харцах гэдэг үг одоо өөр айгүй их гарч ирээ. Ер нь харцах дээр яг юу вэ? За харцах гэдэг нь бидний нэг энгийн амьдралаас бодох юм бол хөл бусаар тач болдог дижитал бүх хөрөнгөөллийн байна гэж хэлж байна. Одоо бидний Монгол улс бол Орос бол Хятад гэдэг их бүрэнтэй гэдэг хязгаарлалт улс гэдэг. Тэгмүүд дэлхийд дахин мэддэг тийм Big Four буюу дэлхийд топ 4 хадлага уулздаг улсын 20 манай хөрш. Харцах дээр манай монголчуудын мэдээлэл айгүй зарагдсан кейсүүд гэж бид нар одоо видеос үйл харуулаагаа сонсоолаагаа тийм. Тэнд бол юу ч биш магадгүй. Багнаа харцах руу хэр ордыг. За мэдсэн үзэгчдээ Sevenus podcast-ийн энэ өдрийн дугаар эхэлж байна. За энэ өдрийн дугаарт мэдээллийн аюулгүй байдлын мэргэжсэн одоо инженер, мэргэжсэн зөвлөх голомт банкны мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн захирал Гамбаган маань оролцож байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За юун түрүүнд бидний урилгыг хүлээж авч манай подкастт орох болсон талхаснаа илэрхийлье. За бас өрсөн баярлалаа. За өнөөдрийн подкастаар бид нэр мэдээллийн аюулгүй байдал гэж юу юм бэ? Байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн анхаарах ёстой юм? Мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо гэж юу юм? За улмаар нөгөө хакер гэж юу хэнийг хэлээд байна? Вирусүүд, ransomware гэж яг юу хэлээд байна? Бодит кейсүүд юу нь юу байна гэдэг талаар илүү дэлгүү ярилцсан. За тэгээд мэдээж бидний уламжлал болгоод бид нар энэ удаагийн дугаарт зочныхоо хувийн амьдралын талаар, нэг карьерийн талаар бол нэг ярихгүй, за байгууллагын талаар бас нэг ярихгүй байгаа. Тэгэхээр илүү Монгол улсынхаа бүх байгууллага, бүх төвчний байгууллагуудад энэ мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн бий болгох ёстой юм бэ гэдэг талаар ярилцах болно. За хамгийн эхнийхээ асуултыг би нэг юм сонирхолтой асуулт хэлмээр байна. Мэдээллийн аюулгүй байдал кибер аюулгүй байдал гэж ер нь ижилхэн зүйл үү, өөр зүйл үү? За хүмүүсийн бас хамгийн их асуудаг асуулт. Одоо энэ тийм сургалт яваад одоо ингээд зохион байгуулалт явж байгаа. Кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал ч яг адилхан юм шүү гэдэг тийм. Дийлэх удирдлагуудын хүмүүсийн хардаг хараа нь бол нэг жил юм шиг байдлаар ойлгодог тийм. Мэргэжлийнхний хувьд бол энэ юу юм бэ гэх юм бол мэдээллийн аюулгүй байдал бол бүх төрлийн мэдээллийг бид нар хамгаалдаг гэсэн. За тэнд нь болохоор яг бидний ярьдаг дижитал мэдээлэл нь ч байна, кибер аюулгүй байдлаар хамгаалагддаг дижитал хөрөнгүүд нь ч байна. Дээрээс нэмээд уламжлалт буюу бид цаасан мэдээллийн хүртлийг энэ оруулж өгдөг баг. Цаасан мэдээллийн хүртэл яаж аюулгүй байх хэвээр энэ шүүгээс хаваад түүжих хэвээр шүү дээ. Дээрээс нь болохоор энэ харуул хамгаалт тий яаж мэдээллийн үнцэнтэй мэдээллийг энэ обсоос гарахгүй байх юм гэдэг бүх зүйлийг хамаардаг нь мэдээллийн аюулгүй байдал. Кибер аюулгүй байдал бол мэдээллийн аюулгүй байдлынхаа нэг хэсэг нь байгаа. Өөрөөр хэлбэл тэр дотроо илүү бид нар онцлоод байгаа юм. Кибер дижитал юм хөрөнгүүдийг яаж аюулгүй байлгах хэрэгтэй юм бэ гэдэг зүйл яригддаг. Тэнгүүд хүмүүсийн энэ дээр гарч идэг зүйл нь болохоор нөгөө шосцууд хакеруудын эсрэг хар малгай хакерууд үсэж идэг тийм. Цагаан бол хар малгай хакеруудын хоорондын дүгэл болж идэг. Энэ бүх зүйл чинь болохоор кибер аюулгүй байдлын салбартаар илүү яригдаад явдаг юм ойлголт хэрэгтэй байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдрийн үед болохоор бидний нөгөө байгууллагад ярьдаг бол мэдээллийн аюулгүй байдал гэж илүү яриад тэр дотроо бас кибер аюулгүй байдлыг оруулаад явж байгаа тохиолдол Монголд нэлээд их байгаа гэдэг. Тэгээ Монголын ерөнхийдөө томоохон бүх байгууллагууд ч гэсэн мэдээллийн аюулгүй байдлаас болоод кибер аюулгүй байдлыг гаргаж ирдэг юм соёлтой байдаг гэсэн тийм. Өөрөөр хэлбэл эхлээд үндсэн мэдээллийн аюулгүй байдлыг бий болгочих. Тэгвэл дээр нэмээд энэ кибер аюулгүй байдлын үндсэн ойлголтуудыг оруулаад ирээ. Тэн дээрээ сүүлд нь дахиад мэргэшүүлээд явах гэдэг асуудлууд ирдэг шиг. Тэгэхээр байгууллагууд одоо удирдлагууд технологийн бол энэ талаар ойлголт мэдж байгаа. Удирдлагуудын хувьд бол ялгаа байхгүй мшүүл гэдэг зүйл айгүй ихээр тэгэхээр ялгааг бол маш тодорхой тайлбарлаж өгч байна. Тэгээ кибер аюулгүй байдал гэдэг бол мэдээллийн аюулгүй байдлын доторх одоо нэг хэсэг юм аа тийм. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь өөрөө байгууллагын нийтийн үн цэнтэй хөрөнгүүдийг хэрхэн одоо бүх суугаар хамгаалах вэ гэдгийг л хэлээд байна гэсэн үг шүү дээ тийм үү. За Монголын байгууллагуудын хувьд ер нь энэ мэдээллийн аюулгүй байдлын төвшин ямар байгаа гэж та одоо хувь мэргэжилтнийхээ хувьд үздэг вэ? За яг мэдээллийн аюулгүй байдлын төвшинг нь үнэлдэг маш олон судалгааны байгууллагууд бас байгаа гэж олон улсад. За жишээлх юм бол тэр нөгөө бидний цагаан хөгжил харилцаа холбооны яамлагч гэсэн бас нэг
байнгын нөгөө мэдээлэлүүд өгдөг те бидний одоо кибер аюулгүй байдлын индекс бас ажиллаж байгаа шүү гэдэг яваад өгдөг. Тэгвэл тэр индексүүдийг ингээд хараад үзэх юм бол маш олон үзүүлэлтээр яг энэ төвшингийн тодорхойлоод байгаа шүү. За эхнийх нь болохоор бодлого байна уу, хууль тогтоомжин байна уу. За ард иргэдийн мэдээллийн аюулгүй байдлын мэддэг нь хангалттай байна уу гэдгийг хаддаг. Дээрээс нь технологи нь хэр сайн юм бэ гэдгийг хаддаг баг шүү. За гэхдээ яг яг бодит яг салбарт нь ажиллаж байгаа хүний танаад үзэх юм бол бидний бол яг анхаарах хэрэгтэй маш олон зүйл байна. Бид сайн гэж хэлж чадахгүй. Гэхдээ бас муу гэж хэлж чадахгүй. Гэхдээ анхаардаг салбарууд байна. За тэр нь бол жишээлбэл банк санхүүгийн салбар. Дараад нь болохоор телеком компаниуд байна тийм. Түүний дарааг нь орж иж байгаа нь уул уурхайн компаниуд. За тэгээд даатгалын компани тэргээл ийм салбарууд бол хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээгээр мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдал хөрөнгө оруулалтад хийгээд хүн технологи процесс гэдэг ойлголтуудыг бүгдийг аваад ингээд явж байгаа. За тэгэхээр одоо бид энэ салбаруудаас бусад салбарууд нь ингээд харьцуулаа үзэх юм бол энэ салбарууд нь бусад салбарууд нь арай ирсэнгүү доогуур одоо мачуур төвшөнд арай доогуур төвшөнд байна уу гэж ингээд харж байгаа. За энэний гол нөгөө асуудал гаргадаг зүйл нь юу вэ гэхээр хөрөнгө оруулалт. Мэдээллийн аюулгүй байдалтай хөрөнгө оруулалт хийж гэнэ үгээд үзэхээр дундаж жижиг дунд компаниуд тий. За эсвэл яг дөнгөж enterprise компани болцсон байгаа компаниуд ингээд үзэхээр хөрөнгө оруулалтыг маш бага хэмжээнд хийдэг. Зарим тохиолдолд аюулгүй байдлын мэдээллийн аюулгүй байдлын ажилтан ч хүртэл байхгүй хүртлөө хэдэн мянган ажилтнтай компани хүртэл гэдэг байх шин гэдэг байна. Тэгэхээр бидэнд маш их анхаарал хандуулах зүйлүүд нэлээд их хэмжээтэй байна. Гэхдээ бидний нөгөө хамгийн гол нь бодож авах хэрэгтэй юм. Манай улс бол бас яг энэ кибер хаалгын таргет тусуудын нэг тийм нэлээд өндөр дээгүүр явж байгаа улс шүү гэж ингээд харж байгаа. Ягаад тэгэхээр одоо бидний ярьдаг Монгол улс бол Орос болон Хятад гэдэг их гүрэнтэй ингээд хил залгаад улс байдаг. Тэнгүүд дэлхийд дахин мэддэг те Big Four буюу дэлхийд топ 4 хадлага уулздаг улсын 20 манай хөрш. Тэнгүүдийн мэдээж их гүрний бодлого гэдэг зүйлээрээ зүгээр нэг Монгол улс бол маш том түвшинс газар ахна шүү дээ. Стратегийн хувьд маш том түвшинс газар байдаг. Тэрийг энэ байнгын хяналтантай байх зорилго нь ямар ч их гүрний юунд бол ойлгомжтой те Аси хараан стратеги байх ёстой. Тэр ч утгаараа state sponsor буюу төрөөс санхүүжсэн юм кибер хадлагуудаа Монгол Улсын төрийн төлөв болон хувийн хвшлүүд чиглэсэн, ард иргэдийн чиглэсэн маш хэмжээний хадлагууд хийгддэг болохоор одоо энэ гаднаас ирж байгаа хадлага бол угаасаа л давшгүй хэмжээний хадлагууд байдаг. Бидний жишээ нь ингээд маш олон том Google дээр хагаа үзэх юм бол одоо Оросын хакерууд Монголын government site тий Оросын хакертэй хакерууд Монголын засгийн газар веб хувийн хвшил гэл тий маш олон тийм мэдээллийн сайтуудаас ингээд мэдээлэл харж болно гэсэн. Энэ нэг хэлбэрийн манай монголчууд Монгол Улсын одоо бизнесийн байгууллагууд энэ юунда мэдээллийн аюулгүй байдалд хөрөнгө оруулах ёстой шүү гэдэг нэг юм тохиолдол гэдэг болоод байна гэсэн санаа байна. Тэгэхээр хүссэн үсээгүй нэг өдөр энэ кибер хадлага танаа байгууллага хаалаа төгшөд ороод ирнэ. Тэгэхэд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энэ зүгээр суудаж болохгүй шүү гэдэг юм байна. Маш чухал сэдвүүд яригдж байна тийм. Геополитикийн хувьд ч гэсэн аюул чухал байралтай байх юм. Тэгэхээр хой турш, за өмнө турш хоёр их гүрнүүд бол ерөөсөө Монгол Улсын тодорхой хэмжээний Монгол Улсыг бас хараа хяналтандаа байлгах гэж засгийн газраас одоо явуулдаг тийм бодлогын хүрээнд энэ хакеруудыг хийлгдэг байж болзошгүй гэдэг тийм мэдээлэл бол байд юм байна гэж ойлголоо. За тэгэхээр сая бол та тэгж энэ мэдээллийн аюулгүй байдал энэ халдлага бол танай байгууллагын хаалгыг ингээд хизээч хамаагүй тогшоод ороод ирж магадгүй гэдэг чинь. Тэгэхээр одоо нөгөө байгууллага руу орж эхлэв л да тий. Бид нар ер нь за том болон дунд жижиг байгууллагууд бүх төвчний байгууллагууд энэ мэдээллийн аюулгүй байдлыг сахин хамгаалах ёстой гэж үздэг. Тэгэхээр жижиг байгууллага ер нь яг юунаас эхлэх ёстой вэ? Жижиг байгууллагын хамгийн том асуудал нь хүний нөөц нэг. За хичнээн жижиг байгууллага бүртлөө тодорхой хэмжээний санхүүгийн хөрөнгөтэй бүртлөө хүний нөөц нь ирэх асуудалтай байгууллага их байдаг. Өөрөөр хэлэх юм бол бид нэг тухайн байгууллаганд тодорхой хэмжээр хөрөнгө оруулалт хийгээд технологи худалдаад авч болдог. Тэрийг ажлуулах хүн байхгүй гэдэг тохиолдол дийлэгтэй явж байгаа байхгүй. Тэгэхээр яг хуу зүгээр за би жишээлх юм бол өөрөө ингээд жижиг байгууллагын мэдээлэл аюулгүй байдлыг харьцаад явах юм бол хамгийн түрүүнд хийх ёстой зүйл нь юу вэ гэхээр яг хаана ямар чухал үнцэнтэй дата байгаа вэ гэдгээр тодорхойлох ёстой. Одоо нэгсэндээ байгууллагын хамгийн чухал мэдээлэл аюулгүй байдлаа очиж төлөвлөгөөд байгаа юм чинь тэр чухал байгаа үнцэнтэй датаг л хамгаалах нь хамгийн чухал болохоор тэрийг бид нар олж тогтоогоод тэрэн дээр нь тохирсон хамгаалтын механизмуудыг хэрэгжүүлнэ гэдэг санаа. Тэнгүүд бидний дөрвөн зүйл ойлгох ёстой. Хүн, технологи, процесс, засаглал гэдэг энэ дөрвөн ойлголтыг л бид байгууллагын нэтгүүлэлт зайлшгүй шаардлагатай гэсэн үг тийм. Тэгэхээр нэгсэндээ тодорхой хэмжээгээр бид нөгөө тухайн баг технологи худалдаад авч болно. Хүн ажилуулж болно. Тэгвэл энэ хоёрыг хоорондын уялдаа холбоог нь хангах процесс эндээ чухал шүү гэдэг юм ойлгох чинь тийм. Хичнээн
технологи байгаад хүн байгаад процесс байхгүй бол энэ мэдээж ямар ч үнцэнгүй тийм тухайн байгууллага ямар нэгэн байдлаар сул эмзэг талыг хаа нэгтээ бий болгож магадгүй гэдэг санаа явж байгаа. За дараагийн ээлжинд нь засаглал гэдэг нэг ойлголт явж байгаа. Байгууллагын энэ засаглал гэдэг нь удирдлагын түвшнээс топ даун зарчим буюу удирдлагын түвшин мэдээллийн аюул бодлого хэр чухал юм бэ гэдгийг ойлгоод доош нь явдаг юм топ даун засаглалын дагуу явах хэрэгтэй тийм. Нэгсэн доо тууц төлөөлөлт удирдах зөвлөл нь мэдээллийн аюул бодлогыг ойлгодгүй бол хичнээн бид мэдээллийн аюул бодлого гэдэг хөрөнгө оруулалт шийдэгдэхгүй тийм хүн технологи процессыг нь шийдэгдэхгүй байх юм эрсдлүүд гэдэг байна тийм. Тэрийг гаргасан бид мэдээллийн аюул бодлогын бодлого гэдэг ойлголт байдаг. За засаг тэгэхээр дараагийн гадны мэдээллийн аюул бодлогын стратеги гэдэг ч юм уу тийм зүйлүүдийг гаргаад үлдээд явах хэрэгтэй шүү гэдэг санаа явж байгаа. Тэгэхээр хүмүүс сонсоод үзэхэд юу яриад байгаа юм бэ? Манайхан хэдхэн үнэтэй байгууллага, юу стратеги, юу тийм бодлого вэ гэж ярьж магадгүй. Гэхдээ энэ нь өөрөө хэлэх юм бол танай байгууллагын мэдээллийн аюул бодлоготой байх зарчим үүрэг хариуцлагыг чинь тодорхойлж өгөх ёстой зүйл болохоос нэг л ингээ сайн баталчих юм бол тэрийг та 5 жил 10 жил хэдэн жил ч мөрдөд явхад ямар ч асуудалгүй болно. Тэгэхээр тэрэн дээр чинь дараагийн жил танай байгууллага дээр ажиллаж байгаа хүмүүс чинь тэр бодлогыг баримтлаж үйл ажиллагаанд мөрдөж ажиллана гэдэг санаа гарч ирсэн тийм. Жишээлх юм бол хамгийн ихний мэдээллийн аюул бодлогын бодлогын зарчмууд нь их юм бол жишээ нь хамгийн бага эрхийн зарчим буюу байгууллагад хүн ажиллаа хийхэд хамгийн бага эрхийг л олгоно гэдэг зарчмыг байгууллагад л мөрднө гэсэн үг тийм. За нэг хүн шинээр ингээд ажилдад ороод ирлээ. За тэр нь одоо шинэ програм хөгжүүлэгч ч юм уу тийм. За пайлаа гэж бодоход програм хөгжүүлэгчид програм хөгжүүлэх боломжтой хамгийн бага эрхийг л олгоно. Одоо шинэ интернетийн түвшин гэж ярих юм бол зөвхөн програм хөгжүүлэлтийн вебсайтууд руу хандуулдаг тийм. За эсвэл одоо нөгөө корс систем, системүүд рүү хандуулах гэж байгаа бол тэр хүнд ажлыг хийхэд л асуудалгүй эрхийг л олгооч гэдэг санаа гэж. За тэгээд тэрнээс улбалаад бид нар нөгөө босод нөгөө үндсэн эрхийн зарчмуудыг ингээд ярилцаад ингээд батлаад явуул байгууллага бол энэ хэд ойлголтын үед бодлоо стратеги хүрээнд бол ингээд тэрийг хүлцэн хуйлаа болгоод аваа явчихна гэдэг санаа гэж байна. Тэр энэ дээр энэ байгууллага засаглалаас эхлээл хүн технологи процесс гэдэг зүйлүүдийг л хийхэд шаттай нь яг ингээд нөгөө нэг зүйлийг хит дүүлэхгүйгээр яг нэг ижил тийш тэнцүү плансын байж иж яг мэдээлэл аюулгүй байдал маань ингээд хангагдаж явна гэж ингээд харж. Тэгэхгүйгээр ямар нэгэн байдал нэг талаас сул болчвол одоо бидний одоо хайртуулах тийм мэдээлэл алдагдах инсайдер гэдэг дотоод хүн мэдээ задруулж байгаа кейс ч юм уу тийм асуудлууд руу очно гэж харж байгаа. Тэгэхээр энэний балансыг барьна гэдэг нь маш чухал. Тэгэхээр жижиг байгууллагуудын үед ирэхээр нэг амар хэцүү сонсож байгаа боловч яг практик дээр үзээд хийгээд ирэхээр энэ чинь бол нэг арай л ойлгомжтой болно гэсэн. Тэгэхээр бидний нөгөө гол барих систем бодлого байдлаа бодлогын зүгээр цаас биш байдлаар бид нар мөрдөх ёстой шүү. Тэрийг ихэд хэрэгжүүлдэг байх ёстой шүү гэдэг зүйл ярьж байна. Тэгэхээр яг энэ жижиг тийш хэцүү хөрөнгө оруулалтуудыг бас хийж чадах хэрэгтэй шүү гэж. Мэдээллийн аюулгүй байдлын бодлого гэдэг зүйл өөрөө бас одоо жижиг байгууллагын хувьд хит нэг нүсэр байх алдгүй бах тийм. Өөрсдийнхөө энэ хамрах бүрээндээ тааруулаад лифтийн цомхон биччихэд бас болно шүү дээ тийм үү. Тэгэхгүй хүмүүсийн нөгөө айгаад байдаг юм нь бодлого гэл тэгэнгүүт нэг юм маш л урт тийм хүмүүст айгүй их үүрэг хариуцлагуудыг ногдуулсан тийм баримтчгүүд байдаг л гэдэг бол тэрийгээ өөрийнхөө хөрсөн дээр буусан байдлаар эвтэйхэн биччихэд ер нь бол болох бах тийм үү. Одоо шилэн хоёул шаа үзэлтэй жижиг 10 үнэтэй нэг за хүнсний үйлдвэрлэлийн компани за нэг юм бодлого гарлаа. За тэгэх юм бол тэр бодлогын жишээний юу гэж болох вэ гэхээр хаана бид манай чухал мэдээлэлд байгаа юм бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй шүү дээ. Зорилго нь яг юу юм? Манай байгууллагын чухал ноу хау болсон за санхүүгийн жор мэдээлэл. За эсвэл нөгөө одоо гол харилцагч нар гэдэг ч юм уу. Тэр мэдээллийг бид нэр хадгалнаа, хангаалнаа гэдэг байдлаар ингээд зорилго гаргаад ирчин. Түүнтэй уялдуулаад бид нар бодлогын одоо зарчим гэж тодорхойлох шүү. Түрүүний ярьдаг нөгөө хамгийн бага эрхийн зарчим гэж ярьдаг юм байна. За тэнгууд одоо жишээ нь бол нөгөө юу зарчим байж болно. Хандах ёстой мэдээлэл үү? Хийхийг хандах ёстой юм бэ гэдэг. Тодорхой хэмжээгээр тэр чухал жорлоо хийн хандах юм бэ гэдгийг өөрчлөлт тодорхойлох ёстой байна. Тэгээд дараагаад нь үүрэг хариуцлага тодорхойлно. Төлөөлөл өдөртөх зүйл мэдээллийн аюул байдлыг хангахад ямар үүрэгтэй оролцох. За гүйцэтгэх удирдлага ямар үүрэгтэй оролцох юм. За ажилтнууд яг ямар үүрэгтэй юм. Хин мэдээллийн аюул байдлыг өдөртөндөө хангах юм гэдэг хэсгүүдийн хүртэл нэг гэдэг энэ юунда бодлоготой тусгаад нэг доороолоод өгвөл илүү сайн бодлого болно. Яг бодит практик дээр хэрэгждэг зүйлийг бодлогоо тусгаач гэдэг зүйл байна. Тэнгүүд бидний нэг их байгууллагуудын гаргаад идэг юм чи ISO 27001-ыг хангачна гэж модын бодлого зайлшгүй хэрэгтэй гингүүтээ темплейтээс шууд копидол сайхан нэг үед тайтилийн нэрийг солиод за A компани гэдэг A байгууллага гэсэн бол тэрийг нь өөрхөн компанийн нэрийг сольж тавиал за тэгэл сайхан туцаараа батлуулчихдаг. Тийм зүйл байгаа даа. Тэгэхээр энийг бид нэр нэг бодлогын түвшинд маш сайн
буюу төлөвлөлт зөвлөмж гэсэн бодит практик дээр хэрэгждэг зүйлийг илүү бодлоо тусгаж өгөөч гэдэг зүйл ярьж байна. За одоо нэг ISO 27001 гэдэг стандарт руу бас ярьж явах шиг байна. За тэгэхээр жижиг байгууллагч вэ, томч вэ, дунд зэрэгч вэ, ер нь бүх төвчний байгууллагууд өөрөө энэ мэдээллийн үн цэнтэй хөрөнгүүд гэдэг зүйлээ хамгийн түрүүнд тодорхойлох нь чухал юм байна тийм үү? Тэгэхээр одоо бол мэдээллийн үн цэнтэй зүйлийг яаж тодорхойлох юм бэ гэдэг зөв best practice-аар хэлэхээр энэ дата манад байхгүй болвол ямар импакт учруулах вэ гэдгээ тодорхойлдог. Бас зүйлүүд гэдэг бай. Business impact analysis гэж байдаг шиг одоо сүүлийн үед яг за price impact assessment гэдэг энэ тэмдгийн бас assessment-үүдийг үзэж байгаа хгүй. Манай байгууллагын дата байхгүй болчвол манай бизнес явах юм уу? Тэрийгэ та хэдийд хамгийн түрүүнд бодоод энэ дата байхгүй болчвол манай байгууллага бол юм хэд юу вэ? Үйл ажиллагаанд тоглох юм байна. Энэ тэгэхээр үн цэнтэй дата гэж үздэг. Дараагийн хэсэг нь харилцагчийн мэдээлэл. Энэ бол хуулиар хамгаалагдсан одоо үн цэнтэй мэдээлэл гэж харж байгаа. Яг тэгэхээр бид нар 21 оноос хойш хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуультай болсон. Энийг бид нар хүний хувийн мэдээллийг бид нар хуулиар хамгаалдаг болсон шүү дээ гэдэг юмыг бид нар бас арт иргэд маань сайн ойлгодог болмоор байна. Тэгэхээр зарим нэг тохиолдолд миний мэдээлэл алдагдлаа, ингэлээ гингүүл угаасаа Монгол Улсын иргэдийн мэдээлэл угаасаа алдагдсан л байдаг юм чи яах вэ гэдэг байдлаар хайн ганцдаг юм асуудлууд байдаг байдаг. Тэгэхээр таны мэдээлэл чинь үн цэнтэй шүү гэдэг юмыг бид нар нэг ойлгох шаардлагатай гарч иж байгаа. Тэгэхээр байгууллага үн цэнтэй дата гэдэг нь юу орж ирэх вэ гэхээр саний impact ability буюу яг тэр мэдээлэл байхгүй болчвол манай бизнесийн үйл ажиллагаа доголдсон шүү гэдэг мэдээлэл. Хоёрдугаар хүний хувийн мэдээлэл. За тэр нь гэхдээ бидний хувьд зөвхөн харилцагчийн мэдээлэл гэж ойлгоод байдаг. Тэгвэл харилцагчийн мэдээлэлс гадна ажилтны мэдээлэл бас хүний хувийн мэдээлэлд орж байгаа шүү гэсэн. Тэгэхээр хүний нөөцийнхний бас анхаарах хэрэгтэй зүйл нь тэр. Тэгэхгүй болохоор манай тим хүн ажилд орсон гэл тэр мэдээллүүдийг өөр байгууллагын мэдээллийг CV хооронд нь шилжүүлэл явуулдаг тийм. За энэ манай хүн ажилт эзэхгүй болчихдоо чи тэгвэл энийг сонирхгүй байлаа хажуу бүрнийхөө компани хүнлөө мэдээлэл нэг илгээждэг асуудал хүртэл ингэдэг байдаг шүү. Тэгэхээр эн чинь бас хуулиар хамгаалж байгаа шүү гэж. За тэгээд дараагийн ээлжинд болохоор нэг хувьцат компаниуд биш тийм. Хувьцат компаниудын хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл хүртэл энэ бол одоо хүний хувийн мэдээлэлтэй юм доороо явж байна гэдэгсэн. Тэгэхээр энэ бүх мэдээллийг бид нар тодорхойлцоод тэрийг л хамгаалах механизмыг хэрэгжүүлнэ гэсэн. Тэн дээрээ бид нар ямар хамгаалтын хэрэгслүүдийг ашиглах юм бэ гэдгийг бид тодорхойлно гэсэн үг шүү дээ. Энэ мэдээллийг хамгаалахад бидний жишээ нь технологи хэрэгтэй. Ямар технологи хэрэгтэй? За, fundamental буюу сүлжээний хамгийн анхны шатны төхөөрөмжүүд гэхэд одоо firewall-аас гэхэд тэгээд дараагийн үе төвшөнд нь одоо next generation одоо юу юм IPS, IDS гэж ярьдаг. Тэгээд дээрэс нь болохоор EDR solution гэх нэг технологиуд маш том технологиудыг хэрэгжүүлэх шаардлага гардаг. Тэнгүүд нь зарим нэг байгууллагууд гаргадаг алдааны юу юм гэхээр жоохон бид нар жоохон сул тал нь хөнгөтэй гэдэг амар том хөрөнгө оруулалтууд хийгээд эхэлчихдэг те зүгээр тэрийгэ тодорхойлохгүйгээр шууд хөрөнгө оруулалтуудыг хийгээд явчихдаг тохиолдлууд хэрэгтэй байдаг. За тэгээд дараагийн ээлжинд бид нар чухал юм таатануудад тодорхойлсон байх юм бол дараагийн түвшинд юу ирэх вэ гэвэл эрсдлийн үнэлгээ гэдэг зүйлийг заашгүй хэлүүлэх шаардлагатай байдаг санаа те. Тэр датаг бид нар яг одоогийн нөхцөл байдлыг юу юм бэ? Яаж хадгалаад байгаа юм? Серверээр хадгалж гин үү? За серверээр хадгалаад хажууд нь өглийн сан тавьсан байна уу? Storage байна уу те? За тэгээ манайх интернет хандлагцтай вебсайтууд байна уу? Гаднаас яаж хадлага орж ирэх ёстой юм бэ гэдэг зүйлүүдийг эрсдлийн үнэлгээ гэдэг хэлүүлээд сул талуудаа ингэж олж ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд protection-уудыг бид нар ингэж хангалттай хэмжээнд хийцэн байгаа бол тэр сул талуудыг protection-уудаар нөхөд явуучих боломжууд нөхцөлийн дээр гарч ирнэ гэж харж байна. За, өстой чухал зүйлүүдийг ярьж байна. Байгууллагын удирдлагууд ер нь аягүй сайн сонсох хэрэгтэй байх гэж хувьдаа бодож байна тийм. Сая нэг эрсдлийн үнэлгээ гэдээ ярьсан. Эрсдлийн үнэлгээ гэхээр мэдээллийн аюулгүй байдлын одоо баг эсвэл мэдээллийн аюулгүй байдал хариуцсан хүмүүс ер нь засаглалынхаа тогтолцоогоор эрсдэл хариуцсан захирлынхаа доорч гэдэг юм. За яг хуу эрсдэл хариуцсан захирал байхгүй бол яг үнэндээ гүйцэтгэх захирлынхаа вариант ч юм уу тий байх ёстой гэдэг. Энийний одоо яг яагаад IT-гаас тусдаа байх ёстой юм бэ гэдгийг та нэг сайн тайлбарлаж өгөөч. Энэ бас нэг хоёр талтай болов шиг одоо жишээлбэл бол энэ хэр том байгууллага гэдгээс ихэд хамаарна. Одоо жишээлбэл яг энэ хэд нэг банк болгоосаа corporate соёлын хамгийн том жишээ банк бол гэж хэлж байна. Эсвэл одоо томоохон одмын ажилтнтай том corporate соёлтой байгууллага ч юм уу тий. Тэдгээр байгууллагуудын хувьд эслийн 3 түвшин байдаг. First line буюу яг үндсэн үйл ажиллагааны нэгжүүд. Одоо жишээ за банкар шээ авч үзэх юм бол салбарууд байна тий. За баг IT-ийн нэгжин хүртэл ингээд нэг өдөр тутамдаа үйл ажиллагаа хийгээд тэндээ алдаа гарах боломжтой нэгжүүд гэдэг байна. За хоёр дахь line, second line гэдэг нь болохоор эслийн нэгжүүд. Тэр нь нэгдүгээр line-ийнхаа эслүүдийг олж илрүүлдэг. Ямар алдаа гарах гэдэг энэ дээр яг юу болох гэдэг ингээд илрүүлж идэг нэгжүүд гэдэг.
За 3 дахь нэгж нь болохоор угаасаа бидний сайн мэдээ дотоод аваад байдаг. Яг энэ 3 засаглалын хүрээнд болохоор бид нар нөгөө мэдээллийн айлгуул нэгж нь second line буюу 20 дугаар лайнын талынхын үүргүүд нь нэлээд их хэмжээтэй байдаг. Бас 100% бол биш. Одоо нэг мэдээллийн айлгуул нэгж нь өөрөө data file болоодаа, web application file болоодаа, за SIEM технологиудаа бүгдийг менежер явж шít. Тэнгүүд яг 100% бэлтгэлийн нэгж биш гэсэн дийлэнх хувь нь бэлтгэлтэй хамаатай байдаг үйл ажиллагааны хувьд. Тэгэхээр энэ нь болохоор өөрөө хэлэх юм бол second line буюу бэлтгэлийн 20 дугаар нэгж буюу одоо бэлтгэлийн нэгжийг 20 дугаар лайны чинь хариуцдаг өөрөө нэг гол репортер нь репорт хийдэг үнэ CRO буюу бэлтгэл гэсэн захиалгын хэвтэй байна л гэсэн санаж байна. Тэгэхээр энэ дээр нэмэлтээр нэг хэлэх гэдэг зүйл нь болохоор юу хэд байгууллага дөнгөж мэдээллийн айлгой байдлыг бий болгож байгаа нэгж байх юм бол одоо мэдээллийн айлгой байдал нэгж байх юм бол тэр нь одоо бойжих инкубатор буюу бойжих хугацаанд CIA-ийн доор явах боломжтой гэж байна. Өөрөөр хэлэх юм бол тэгэхгүй бол тэр чинь маш олон том технологийн сүрс иргэдэн тий IT-ийн багаас маш их импорт авах хэрэгтэй. Хүчин чармаалтаа авчиж тэр нэг мэдээллийн айлгойны чинь хөлд орох хэрэгтэй байхгүй. Тэгэхэд тул CIA бол бойжуулна. Бойжуулчаад сургуульд оронгууд нь CR-д энэ гэдэг хөтлүүлээд энэ. За би хүүхдээ бэлдээд болчихлоо шүү гэдэг. CR-д хөтлүүлээд орно. CR-аа нь болохоор одоо нэг хяналтаа хийгээд явж хэвчээ шүү гэж байна. Тэгэхээр яг нөгөө мэдээллийн айлгуул хэр хөгжсөн, мачур болсноос нь хамаарал яг энэ хинлөө репортлох уу гэдэг асуудлуудыг хэлсэн ярил зөв юм болоо гэж харж байна. Окей. Тэгэхээр жижиг байгууллагын хувьд бол эхэндээ за нөгөө технологийн талын IT-ийн аюудын оролцоо нэлээд их байдаг учраас эхлээд IT-ийнхээ хариуцсан захирал ч юм уу те за IT-ийн хаалтны дараа одоо энэний харьяанд явж байгаад гэхдээ энэ хүн чинь өөрөө юу гэдгийг өөрийнхөө ашиг сонирхолд одоо ингээд хэрэгжилж болохгүй шүү дээ тийм үү мэдээллийн аюулгүй байдал гингүүд ер нь уг нь бол хөндлөн байх хэвээр IT-ийнхээ үйл ажиллагаануудыг шалгадаг байх хэвээр тэднийг яг тодорхой хэмжээнд хяндаг байх хэвээр гэдэг. Гэхдээ энэ үний өөрийнх нь ёс зүй тэнд айгүй чухал болох гэдэг юм тийм үү. Тэгэхээр одоо л энэ хугацааг бид түр хугацааны л одоо инкубаторын үе гэж ярьж байгаа. Тэгэхээр тэрнээс биш яг үндсэн зүг байх хэвээр юм CRO байна. Тэгээд Монгол улсын нөхцөл байдал дээр одоо CISO гэж ярьдаг тийм Chief Information Security Officer гэдэг бол одоохондоо яригд арай болоогүй гэж ярьж харж байгаа. Яванда яг энэ тухайн байгууллага үнэхээр мачур болоод бүх юм ингээд давтарч аваад ирээд явсны дараад нь болохоор за CISO гэдэг энэ албан шалын зүйл яригдах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол бэлтгэлээс тусдаа өөрөө C зэрэглэлийн юм одоо зарил захирлын гэдэг байх шаардлага бол дүүднийг харж байгаа. Тэгэхээр энэ бол энэ албатай одоох Монголын явцад арай нөгөө нийцэг зарим нэг байгууллагад тавьж үзсэн байдаг. Одоо нийлээд байгаа тийм тавьж үзээд за энэ бол одоохондоо манай болохгүй байна гэж буцчихсан тохиолдол төрөлтэй байгаа. Тэгэхээр сүүлдээ хэлэх юм бол энэ мэдээллийн айлгой байдлын бэлтгэлийг тэр угаас маш өндрөөр давж үзэх шаардлага угаас удахгүй угаас ирнэ. Тэгэхээр тэр тохиолдолд бол яг үнэхээр нэг шаардлага хангахтай C зэрэглэлийн тийм CISO гэдэг албан шат тавьдаг хүн байх юм бол цаг хугацааны л удаас л гэж харж байгаа. Тэгэхэд бол мэдээж одоо CIO дээр хөгжсөн, CRO дээр хүн болцсон. За хүн болоод бүр одоо ч ингэ яжлаа шүү. Сурууд орсон шүү. Тэгэл одоо оюутан наад төгсөөд одоо бүр ажлын байранд гарахтаа бол CISO болоод орж ийнэ гэдэг санаа юм гэж бодож байна. Тийм байна. Надад ч айгүй гоё сонсогдож байна. Ер нь бол одоо CISO гэдэг албан тушаалууд бий болоод за мэдээллийн аюулгүй байдлаар хариуцж байгаа энэ залуучууд мундаг экспертүүд маань C төвшний тий гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болоод ингээд явах цаг бол удахгүй бах. Гэхдээ зарим байгууллагуудын хувьд удирдлагын хорооны гишүүн болоод явж байгаа кейсүүд бол бас байгаа тий. За тэгэхээр яах нь вэ штэ. За удирдлагын тогтолцоо за хамгийн түрүүнд бол нөгөө мэдээллийн хөрөнгө гэдэг байгууллагын бизнес хамгийн өмнө цэнтэй тэр хөрөнгө гэдэг зүйлүүдийг тодорхойлох юм байна тий. Тэгэхээр нөгөө мэдээллийн хөрөнгө гэдэг удирдлагын тогтолцооны хувьд бол мэдээллийн хөрөнгө гэдэг зүйл хамгийн чухал байна гэдэг байгаа. Тэгэхээр мэдээллийн хөрөнгө гэдэг зүйлийг бол за түрүүний хэлдэг харилцагчийн мэдээлэл, хүний хувийн мэдээлэл, байгууллагын бизнесийн тасралтгүй байдлыг хангах үз тэр үн цэнтэй мэдээллүүдийг бол бүгдийг мэдээллийн хөрөнгө гэж тодорхойж ойлгож болно тийм үү. За тэгэнгүүт эдгээр хөрөнгүүдийн эрсдлийг ер нь хэрхэн ямар аргачлалуудаар тодорхойлдог вэ? Одоо нөгөө эрсдэл гэдэг зүйл рүүгээ ингээд орё л да. Тэгээ хөрөнгийн эрсдэл гэдэг тэгэнгүүт ер нь яг хэрхэн яаж тодорхойлдгийг тэрийг ингээд жишээ нь бодит кейсээр хоёлаа тайлбарлаад өгвөл тээ. За хөрөнгө гэхээр одоо нэг түрүүнээс дата нот байна шүү дээ. Датаны төрөл нь одоо цаасан дээр чиж бол эсвэл бидний ярьж байгаа дижитал дээр чиж болно тийм.
Тэгэхээр яг энэ хөрөнгөтэй яг илүү нэг яаж хамгаалах уу гэдэг нэг нөгөө цаас болох шал өөр ойлголт болж шүү дээ. Одоо сеттинг яаж бид тэр дата хамгаалах хэрэгтэй юм бэ? Харуулт хамгаалт камер тийм одоо камер маань жишээ нь нэг бүх одоо болон бүртийн гэдэг байж чадчихна уу? За тэгээд нөгөө ажилтнуудын нөгөө бидний ярьдаг awareness clean desktop clean screen гэдэг ойлголтууд нь тэгээд desktop ямар нэгэн чухал нууц мэдээлэлүүдийг ширээнээр их тавьсан байна уу гэдэг ойлголтоос эхлээд явж шүүгээ онгорхоо байна бол бидний ярьдаг анх шатны бүх ойлголт бол энэ дээр яг. За тэгэхээр өнөөдөр бидний хувьд илүү дижитал талыг илүү ярих болов уу гэж харж штэ. Тэгэхээр илүү дижитал талруу яриад ирэхээр бидний кибер аюулгүй байдлын эслийн үнэлгээ гэдэг ойлголт руу ихэд яхаг үүсэх шаардлага юм гэдэг гарч иж байгаа гэсэн. Тэнгүүд одоо кибер аюулгүй байдлын эслийг үнэлэхдээ бид нар жишээ нь яаж үнэлэх юм? Яг хөрөнгө мэдээлэл тэр тухайн мэдээллийн хөрөнгөний эслийн үнэлгээ яаж хийх үү гэдэг зүйл ярьж штэ. Тэнгүүд одоо болохоор бидний хувьд болохоор хөрөнгө суурьтайгаар эслийн үнэлгээ гэдэг хийх гээд байна гэсэн үг штэ. Тэнгүүд чиний нэг жишээ нэх юм бол одоо за нэг тухайн байгууллага зөв банк бус байлаа гэж хэлэх юм бол банк босынхаа үндсэн core system, үндсэн санхүүгийн систем юм гэдэг яг үндсэн систем амж үзлээ тийм. Тэгвэл тэрний одоо хөрөнгөний эслийг юм гэдэг бид яаж үнэлэх вэ гэдгээс эхлэнэ л гэсэн санаа тавьж. Тэгээ хамгийн ихэнд жишээ нь хийгдэж байгаа зүйлүүдний эсэл том эслүүд нь юу юм гэхээр за яг мэдээж бодит практик дээр болж болох юм энэ одоо манай санхүүгийн систем интернет хандлагатай юу буюу харилцагч хандтаад үйлчлэг хийдэг үү, үйлчлэг авдаг уу одоо гэдэг юм алга тарж байна. Хэрвээ тухайн интернетийн санхүүгийн системээр дамжуулаад одоо финтек ап гэж ярьж байгаа шүү дээ. Финтек апуудаар үйлчлэг ингээд үзүүлээд ирэхэд явж байгаа тохиолдолд тухайн аппликейшны пентестний хийгдсэн үгүй юу? Одоо нэвтрүүлэг шалгалт нь ингээд хийгдсэн байна уу гэдгийг харна гэсэн үг. Тэгэхээр бодит одоо хакеруудын хийгсэж байгаа одоо гимтгэлүүдийн хийгсэж байгаа зүйл нь энэ одоо санхүүгийн ап нь өнцөг байдалтай байна уу гэдгийг шалгаж шүү. Тэгэхээр кибер эслийн үнэлгээний нэг төрөл дотор нь бид пентестийг хүртэх юм орж үзэж байгаа гэсэн. Эсрэг илрүүлэх нэг арга нь пентест юм аа гэж бид ойлгож байгаа гэж байна. Ийм бас чухал ноцтой эмзэг байдлуудыг ноцтой эсдүүдийг гаргаж ирсэн пентесттэй гэдэг хэлүүлэх хэрэгтэй гэсэн. За дараагийн ээлжинд нь тухайн одоо санхүүгийн ап дата нь юу байлаа? Backend системтэй. Буюу одоо admin интерфейстэй байлаа гэж үзэх юм бол тэр admin интерфейстэй бас пентест хийлгүүлэх хэрэгтэй. А дээрээс нь нэмэх хэрэгтэй юм эрхийн зохицуулалтын асуудлууд ярих хэрэгтэй. User access review буюу одоо энэ систем рүү хин ханддаг гэдэг нэг юм ойлголт гарч ирсэн шүү дээ. Тэн дээр нь бид нар өдрөл буур ингээд review хийгээд за энэ хүн хандах хэрэгтэй байна. Энэ хүн ясаас гарсан биш үү? Тэгвэл энэ хүний эрхийн устгай. Энэ хүний одоо за үрхэн ягаад юм буруу тохиолдсон байгаа юм гэдэг ч юм уу тийм. Тэр ойлголт энэ шаардлагуудыг ингээд user access review хийх хэрэгтэй гэдэг санааг тавьж байгаа. А тэрийг дараагийн нэг юм зүгээр байгууллагын гаргадаг зүгээр санснаар хэлчих нэг зүйл нь юу вэ? Admin interface хизээч интернетээс хангалттай байх шаардлага байгаа мó гэдэг нэг ойлголт гарч ирдэг. Тэгэхгүй болохоор admin interface-ийн нууц үгийг алдсан болоод одоо бүх санхүүгийн харилцаж байгаа нууц айлцтай мэдээлэл алдсан банк босын тохиолдол үргэлж юм бид хэвлэл мэдээлэл үргэлж юм явж байсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь юу болсон гэж үзэхээр нийтийн байгууллага одоо ажилтан нь өөрийнхөө хувийн компьютер дээрээсээ тэр нэг admin интерфейс руу хандаад орсон чинь тухайн компьютер дээр нь стилэг төрлийн малвар байгаа байхгүй. Нэгсэндээ тэр нөгөө хийж байгаа бүх үйлдэлүүдийг хийдэг, бүх одоо вебсайт руу хийж байгаа user password авдаг. Тийм хортой код суудсан байсныг мэдэхгүйгээр хандаад орчдөг. Тэгсэн чинь тэр хортой код нь яаж чинь ихээр бүх интернет банкны одоо тэр санхүүгийн програмын тэр бүх мэдээллүүдийг наавангуудаа харцагтай зарчиж байгаа. Харцагтай зарж яана гэдэг чинь бол хин дуртай нэг хүн мөнгө төлөөд за 10 ч юм уу 20 доллар төлөөд тэр access-ыг аваад харсан чинь бинго тэр дотор нь одоо тухайн банк төслийн хийдэг core банк руу нэвтэрдэг юм username password нь хүртэл ингэж байж байгаа байхгүй. Тэгээ тэр username password логыг орсон чинь хүссэн хүнийхээ мэдээллийг дамп хийх буюу мэдээлэл нь батчих боломжтой тийм user credential-ийг зүгээр л нэг ажилтны хувийнхаа компьютер дээрээс ингэж хийгээл алдчихж байгаа юм гэсэн хүртэл гарч иж байгаа. Тэгэхээр энэ өөрөө хэлэх юм бол нэг маш том эсэл ингэж байна гэдэг нэг хэлэх юм гэдэг байж болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо нэг сүүлийн үеийн бас кибер эслийн үнэлгээний нэг одоо шинэ төрөл нь юу гэх юм threat intelligence буюу threat intel ашиглаад буюу хацх дээр дарж байгаа мэдээлэл юу байна? Одоо энэ тухайн байгууллага өмнө одоо ямар нэгэн байдлаар мэдээлэл алдчихсан байна уу гэдгийг хүртэл хацх дээр санадаг, шалгадаг. Тэнцэнээс нь эслийн дүгнэлтээр гаргадаг хэлбэр хүртэл орж ирж байгаа гэж харж байна. Тэгэхээр нэгсэндээ тухайн байгууллага би нэг хэлэх амархан тийм. Оо манай байгууллага аюулгүй гэд хэлчих нэг амархан. Тэрийг нь эслийг нөгөө юм хийж байгаа байгууллага шалгаад үзсэн чинь харцах дээр мэдээлэл зарж ижээвэл юу танах аюулгүй та аль хэзээ компромайс болцсон буюу дата алдсан байгууллага байна шүү дээ гэж доож харахаар хэмжээний төвшин дээр бид очиж байна гэж ингэж харж байгаа. Тэгэхээр энэ болгон дээр бид маш олон салбаруудыг ихэд үзэх шаардлага гэдэг гарч иж байна гэж. За тэгэхээр энэчнээс улбаалаад бид юу л орж болох уу гэхээр BYD
bring your own device biod гэдэг нэг ойлголт гарч ирж шүү дээ. Тэр ойлголт нь өөрөөр хэлэх юм бол тухайн байгууллагын ажилтан хувийн компьютероор байгууллагаас тэмцэл хандах эрх нь байх ёстой юм гэдэг нэг ойлголт гарч ирж байна. Тэдний холбоотой жишээ нь байгууллага шиг хяналттай байсан бодлого дээр бид нар байгууллагын хувийн компьютеруудыг хувийн лаптоп, хувийн хэрэгслүүдийг ашиглахгүй гэдэг бодлоготой байсан бол тэрийг жишээ нь хандуулахгүй байх боломж байсан юм шүү гэдэг бол гарч ирж байна. За тэгэл мэдээллийн өргөний интернет хандлтаа систем дээрээс ийм төрлийн юм pentest хийгээл, admin user access сайн хэдөө хийгээл, accessory view хийгээл тэ дээрээс нэмээд одоо threat intel-ийн шалгалтуудаа хийгээд үргэлжлэн бид явж болж байна. А дээрээс нэмээд түрүүний яадаг одоо нөгөө маш олон нөгөө хэрэглэгчнэр гэдэг хандаад байх юм бол тэр хэрэглэгчнэрийн мэдээлэл дээр хүртэл гэдэг тестүүдээр хүртэл ингэ хийгээд явах боломжууд хүртэл гарч ирж байна гэсэн байна. Нэг ийм ойлголтуудыг бид нэлээд сайн хийх шаардлагатай. Энэ зөвхөн нэг хэлбэр нь. Одоо тэгвэл дараагийн хэлжин нь одоо ажлын компьютер руу шилжиж явлаа шүү дээ. Мэдээж мэдээлэл хадгалж байгаа гол төхөөрөмж чинь болно гэдэг ажлын компьютер байгаад байдаг. Ажлын компьютер байх юм бол тэрний жишээлх юм бол Windows үүдлийн систем дээр байх ёстой. Аль биесний лицензтэй байна уу гэдгийг шалгах ёстой. Дээр нь нэмээд болохоор нөгөө patch хийгдсэн үү? Windows-ийн апдейтын ирэхэд хамгийн сүүлийн вершнтэй байна уугүй гэж шалгаад ирсэн. Компьютер дээр нь жишээлх юм бол crack хийгдсэн програм хангамж байна уу байхгүй юу? Зөвшөөрлгүй програм хангамж байна уу байхгүй юу гэх тээ. Одоо жишээлх юм бол одоо хүний одоо бид нөгөө компьютерийн одоо нэг ханааны суд байгаа тохиолдол тухайн байгууллагаас олгосон компьютерийг хувийнхаа юм шиг ашигладаг тохиолдол маш их одоо жижиг дунд байгууллага байдаг тийм одоо жишээ хүүхдтэй өгөө явуулчихдаг лаптоп тоочгууд нөө ээж нь ажилласан лаптоп өглөө миний хүү хэрэглэгээл оч гитар чи хүүхдтэй өгчих юм уу эсвэл гэдэг байх юм шүү дээ. Тэгэхээр энэ болгон дээр бид хөрөнгө болгоны эслийн үнэлгээ хийх аргачлал бас нэлээд өндөр байдаг. Тэгэхээр эцсийн дүгнэлт нь юу вэ гэдэг нь тэгэхээр энэ болгоно өөрөө мэрэгжлийн хүмүүсийн хийх ёстой ажил байх шүү дээ. Тэгэхээр кибер эслийн үнэлгээгээд одоо нөгөө бид нар хуулиар баталсан бас хуулийн этгээдэд болохоор жишээ жил бүр 2 жилдээ нэг удаа кибер эслийн үнэлгээ хийх ёстой. Он чухал мэдээллийн дэвсгэртэй байгууллага, банк тийм одоо телеком компани, одоо станц тийм усны байгууллагууд, имлэг гэдэг байгууллагууд жишээ жил бүр кибер эслийн үнэлгээ хийх тийм хөөцөлдсөн байгаа болохоор бид нар хуулиар нэмэлт явуулдаг юм байна гэж гарч ирж байгаа. Тэгэхээр тэрийг одоо хийдэг одоо 34 байгууллага сууд харагдсан. 34 байгууллага байна. Мэдээж тодорхой хэмжээний тусаашруулалт өгж байгаа болохоор яамнаас тиймээ шалгуур тавиад тусаашруулалт өгсөн болов уу гэж бид нэг дагж байгаа. Тэгэхээр энэ байгууллагуудаас хамгийн мэдлэг ур чадвар өндөртэй үе тийм мэргэжлийн хамт олныг ингээд сонгоод таана байгууллага кибер эслийн үнэлгээгээ хийлгэрэй гэдэг юм бид зөвлөмжлөл өгч байгаа. Тэгэхгүй болохоор бид өнөөдөр яриад нөгөө яг лекц ярьж байгаа юм шигтэй 3-4 пар ороод тэгэл за одоо ихлээр компьютероос шилжсэн одоо гар ослог бүгдээр орё гэдэг өнөөдрийн подкаст маань дуусахгүй байх болов гэж бодож байна. За саяны тодорхой хэсгүүдээс бол хэд хэдэн чухал поинтууд гарч ирж байна те. За хамгийн түрүүнд хар зах гэдэг зүйл яригдчихээн хүмүүсийн мэддэггүй за яг хар зах гэж юу юм бэ? За нөгөө талаараа Windows-ийн лицензийн ойлголт энэ crackдсан хувилбарууд аппликейшнуудыг хэрэглэх талаар яригдж байна. Тэгэхээр сонирхолтой нэг асуулт байна л да те. Манай Монголын ер нь за нийт Монгол хэрэглэж байгаа компьютеруудын хичнээн хувь нь яг аль биесны лицензтэй байдаг бол тийм том мэдээлэл юу байдгүй. Яагаад заавал одоо лицензийг хүмүүс бол ингэж ойлгоод байна шүү дээ. Лицензтэй юм заавал хэрэглэх албагүй гэл тээ. Гэтэл эн чинь өөрөө зорилго нь юу байдаг вэ гэхээр таны мэдээллийг л хамгаалах гэдэг хэлбэр болоод байна шүү дээ. Тэгэхээр энийг хүмүүс ер нь их ойлгодоггүй одоо яг мэддэггүй байх л гэж би өвдө бодож байна л да тээ. Яг аль биесны тоо баримтал байхгүй. Гэхдээ ер нь бол бидний одоо намайг оюутан байх хугацаанд ч юм уу одоо 10 жилийн өмнө бол бараг л яг л таалцсан компьютер болон crackдсан гэдэг би бинээс асуудаг зүйл нь за Windows одоо 10 байна уу Windows 7 байна уу гэснээр цаг гол нь байгаа шүү дээ юм бол гол нь crackтэй байсан гэдэг тийм үеийн гэдэг бид байсан. Одоо тэгтээ одоо арай илүү юм crack Windows албаас систем одоо компьютер ашиглаж байгаа хүмүүс их болов уу гэж харж байгаа. Ягаад тэгэхээр сүүлийн үеийн бүх зарж байгаа одоо Dell гэдэг ч юм уу тийм Sony-гийн одоо лаптоп ч юм уу Lenovo-гийн лаптопууд бүгд нь OEM лицензтэй компьютерууд дагаад үүдлийн системээр давхар хүрээд иддэг болсон. Болохоор одоо сүүлийн компьютерууд дээр бол бидний заалч crack гэж санаасахгүйгээр яг л улаан цайн тэр одоо компьютер бүтэн форматлаа тий бүх датагийн устгаж хаяад одоо гэдгүүл юм бол одоо тэр үүдлийн системээр дагаад ичдэг болсон болохоор одоо энэ асуудал хайцсангуу гайг болчихоо гэж харж байгаа. Гэхдээ үүдлийн системээр гайг болоод ирсэн чинь манайхны дараагийн нэг хэсэг нь болохоор Photoshop ч юм уу тий Adobe-ийн одоо нэг хэцүү гой өндөр дэлбэртэй програм хангамж crack-х юм бол одоо л байгаа стил байгаа л гэдэг гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө түрүүний таны хэлдэг шиг бид нар болохоор crack-сан програм хангамж ашиглаж байгаа гэдэг чинь үнгүү маалуурыг бид сайн дураараа суулгацлаа гэдэг л
нэг утга санаа тайлбарчлаа гэсэн үг тийм. Тэгэхээр кракийг өнгөө хийж чинь тэрийнхээ оронд танд илүү өөр зүйл хийж болж байна. Тэрний нэг хэлбэр нь одоо жишээ нь ransomware төрлийн хатлууд буюу таны одоо компьютер дээр бүх файлыг чинь encrypt хийгээд буюу нот түлхүүрээр түгжижээд түлхүүрийг авах гэсэн юм бол надад би хэдэн биткойн өгөөрэй гэдэг байдлаар шаардлага тавиад барьцаалж штэ тийм. Хүн барьцаалдагтай адилхан тэрний датаг барьцаалах тийм төлөвлөгөө бид орчиж байгаа гэдэг санаа авч байгаа. Тэгэхээр нэгсэн доо байгууллагууд дээр бас энийг маш сайн хатуу юм гэдэг бодлогыг баримтлах шаардлагатай буюу байгууллага бол crackдсан програм хангамжийг огт ашиглахгүй одоо эрсдлийн апдейт ч юм уу эрсдлийн мэдээлэл хийдэг зүйл байдаг бол тэрэн дээр crackдсан програм хангамжийг манай байгууллага ашиглахгүй гэдэг байдлаар тэрийг ингээд сайн туцаараа хүртэл батлуулах хэрэгтэй шүү дээ. Дараад нь хий нэг нь одоо маркетингийн нэг ажилтан нэрэнгүүд за нэг Photoshop хэрэгтэй байна гэж ороод ирэнгүүд нэг IT-ийн зөвлөж байгаа. За би чамд crackдсан болоод өгөө гэдэг энэ үгүй чи аль биесны үүдлийн системтэй аль биесны тийм лицензтэй програмыг ашиглах ёстой. Энэ манай тузаас баталгдсан бодлого дээр ингээд crackдсан програмыг ашиглахгүй байна гэж бичсэн байна. Тэгвэл энийг нь худалдаа таваад өгөөч гэж гүйцэтгэх удирдлагаар гүйцэтгэх удирдлагын яадгийн тузас дээр нь үгүй ашиглахгүй гэж бичсэн юм ийм давай наадахаа авал та юу ирээд байгаа чи юу надаас асууд юм бэ гэж ярих байхгүй. Тэгэхээр бодлого гэдэг зүйл чи өөрөө юм үнцэг тийш үү гэдэг юмыг бид нэр сайн ойлгоод яваад тэгээд энэ мэдээллийн айлгой байдлын ханаа жижиг деталь бүр дээр ихэд бас энийг ашиглаж болж шүү гэдэг нэг хэлбэрэн дээр гарч ирж байгаа. Тэгэхээр crackдсан програм хангамж бол өнгөө малгай гэж бид нэр хэрэгтэй ойлгож байна. Crackдсан програм хангамж бол аль нь ч байсан өнгөө malware, өнгөө вирус та мэдээлэл алдах хамгийн ихний одоо алхамчин болно гэсэн үг тийм. Тэгэхээр манай Монголын байгууллагууд ер нь сонсоод энийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж би хувьдаа бодож байна тийм. Байгууллагын яг хөө бизнес үнцэн одоо баг үзүүлдэг тийм хөрөнгүүд бас байж болно тийм. Гэхдээ л ингээд тодорхой хэмжээнд зарим захирлын компьютер бол үнэхээр байгууллагын хамгийн чухал мэдээлэлтэй. Санхүүгийн албаны захирлын компьютер бол үнэхээр чухал мэдээлэлтэй тийм. Харилцагчийн үйлчилгээний ажилтнуудын мэдээлэл бол угсаал чухал мэдээлэлтэй. Гэд үзэх юм бол ядаж энэ мэдээллийнхаа хөрөнгүүдийг зөв олоод, зөв ангилаад, зөв эзэдүүдийг нь тодорхойлж байгаа тэднийг хамгаалах нь хамгийн чухал болоод байна шүү дээ. Тэр хүмүүс одоо ер нь хизээч энэ crackдсан аппликейшн юунууд програм хангамжуудыг бол хэрэгжилж болохгүй. Гэхдээ нөгөөдгөр байгууллагын сүлжээд нэг л crackдсан юм ороод ирэх юм бол тэгэл тэр бүгдээрээ л crackдулж байгаа гэсэн үг тийм үү? За түрүүний нэг ил холбоотойгоор би нэг жишээ санаа нэг хэлчихье. Энэ гэхдээ нэг чухал үнцэнгүй датач боловч алдагдаад тэр нэг харцах дээр зарагддаг ч юм уу хэнийг нь одоо хүн олж авахгүй та тхийг ингээд нийт зарлчих юм бол энэ манай байгууллагууд үнцэнгүй тий нэг харуул хар гисэн боловч нэр хүнд эрсдэлэн дээр явж байгаа шүү гэсэн. Тэгэхээр нэгсэндээ нэг нөхөр өөр би танаа байгууллага дээр ороод танаа байгууллагын одоо хамгийн үнцэнтэй уулан дээр чинь туг зоочоод би энэ байгууллагад чаагчлаа шүү гэдэгтэй л яг адилхан болж байгаа. Тэгэхээр нэр үндийн эрсдэл гэдэг зүйлийг бид нар бас хаалж авах хэрэгтэй тий. Тэгэхээр нөгөө зарим тохиолдолд бид нөгөө түрүүний миний хэлсэн чинь би нөгөө гол үнцэнтэй зүйлийг ашиг бодлого гэсэн чинь тийчгтэй өөстөө энэ бусд нь хамаагүй шүү гэдэг ойлголт юм бол биш шүү. Бид тодорхой хэмжээнд илүү хамгаалтыг энэ дээрээ үзүүлээрээ чухал одоо датанууд дээр үзүүлээрээ бусд нь бол яг стандарт хэмжээний хамгаалтад үзүүлээрээ л хэдийх юм болж шүү гэсэн. За айгүй тийм ер нь маш зөв поинтууд байна тийм. Тухайн байгууллагын бүхэл хөрөнгүүд өөрөө байгууллагын хувьд ямар ч эрсдлийг одоо тухайн байгууллагад учруулж болзошгүй гэсэн үг. За тэгээд яг хөө бидний манай Монголын нөхцөл байдалд харьцангуй эрсдэл гэдэг ойлголт жоохон бага мэдрэгдээд эрсдлээс үүдж байгаа тэр байгууллагад нөлөөлж байгаа нөлөөллүүд жоохон бага мэдрэгдээд байдаг учраас бидний энэ эрсдэл гэдэг зүйлийг жоохон хаяад ах шиг байгаа тийм. Эсвэргээрээ одоо олон улсад гадаад байсан олон улсын том байгууллага бол тийм нэг жижигхэн мэдээлэл цацагдаад ингэчлээ гэхэд тэр байгууллага дампуурах хэмжээнд нэр хүндийн эрсдэл нь маш доод түвшинд унаал, нэр хүнд нь унаал, хувьцааных нь ханшин унаал ингээд явна. Манай Монголын нөхцөлд бол харьцангуй ийм импакт нь бага байгаа. Гэхдээ бага байлаа гэд та энэ дээр орхиж болохгүй, алдагдуулж болохгүй гэсэн үг шүү дээ. Одоо жишээлх юм бол нэг юм байна. Одоо хүний хувийн мэдээлэл алдахтай холбоотой GDPR гэдэг одоо бид нийслэл бас сайн гэж байгаа тийм. Европ холбооны хүний өвөл хамгаалалт тухай хууль гэж байдаг. Тэрний тухай тэн дээр юу байдаг вэ гэхээр одоо энэ асуудал тайллаа гэх юм бол алдсан үнийхээ мэдээлэл ямар нэгэн байдлаар хүний хувийн мэдээлэл алдах юм бол тэр нь ашигын хувь хэмжээтэй яригддаг.
Буюу одоо жишээлбэл тухайн байгууллага маш том enterprise түвшний байгууллага байж байгаасаа одоо жишээлбэл жишээ 4%-ийн одоо ашигын 4% торгууль тавьж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр хэдэн тэрбум Америк долларын ашиг олдог байгууллага байсан бол 4% гэдэг чинь асар хэмжээ юм уу? Хэдэн зуун сая долларын хэмжээний асуудал юм гэдэг юм ярьж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо нэг бидний хувьд нэг бодох ёстой нэг зүйл нь юу юм бэ гэхээр манай хууль тогтоомж маань итгэж сулдаад байна. Яг сулдаад байна. Сул багаар бид яаж суу гэхээр яг энэ дээр ярьж байгаа хуулийн даваа бид өөрчлөлт оруулах хэрэгтэй юм шүү. Буюу мэдээлэл алдсан байгууллага байвал тэнийг нь ашигын хувь хэмжээтэй ярья гэдэг санаа шүү дээ. Тэгвэл одоогийн бидний нэг хараад байгаа нэг өнцг нь хуулийн дээр одоо мэдээлэл алдсан байгууллагууд тавигдах торгуул нь 20 сая төгрөг жилөө тийм. Зөрчлийн тухай хуулиараа 20 мянган нэгж буюу 20 сая төгрөгийн торгуул тавьж байгаа юм асуудал нэгт ярьж шүү дээ. Тэгсэн чинь нөгөө байгууллага асар их том хөрөнгө алдсан байгаа гэдэг. За бол 20 сая төлчихье гэж байдаг. Тэгээ нэг хэсэг манайхан шуугж байгаа л тэгэл намжин болчдөг тий байдаг юм зүг. Тэгэхээр энэ дээр бидний бас дахиад нэг анхаарах хэрэгтэй зүйл нь иргэн таны одоо бид бүхний мэдээлэл үн цэнтэй шүү гэдэг зүйлэл энэ сайн болж байгаа шүү гэж. За тэрийг бид нөгөө маш энгийн жишээгээр тайлбарлах юм бол таны мэдээллийг ашиглаад тань дээр хуурамч бүртгэлүүд үүсэх боломжтой гэсэн тий. Таны мэдээллийн үгээр алдагдсан байна. Тэгсэн чинь таны мэдээллийг хэнийг нь ашиглаад нэг одоо байгууллага дээр очиод хуурамч бүртгэл үүсгэсэн. Хуурамч банк нэг банк тус дээр очиод таны мэдээллийг ашиглаад хуурамч бүртгэл үүсгээд зээл авсан байлаа. Дараад нь явж шагаал ирсэн чинь одоо тэр иргэн л зээл авсан юм шиг байдлаар за одоо зээлийн мэдээллийн сан ч юм уу бус системүүдээр бүртгэж штеп. Таны мэдээллийг ашиглаад таны гэр бүл рүү чинь шигсэн одоо энэ хатлууд хийвэл яах юм бэ те. Одоо нэгсэн дооны тэр тохиолдол нь юу вэ гэхээр нэг хүн л уцаа залангуутай танаа аав чинь тэр гэдэг одоо ийм танаа чи ийм иргэсэн дугаартай танаа аав чи сая энд явж байгаа нэг осолд орчлоо чи яг одоо надлаа 20 сая төгрөг хийгээд 5 сая төгрөг хийгээд хаалгаа хийчихлээ гэвэл хүүхдэн залгуул хүүхд нь ханаас чамаагүй болол газ хийгээл хаана энэ л хэмжээ дээр очих ёстой байгаад очиж шүү дээ. Тэгэхээр иргэн таны мэдээлэл чинь үн цэнтэй шүү гэдгийг бид нар маш сайн ойлгож байгаа ёстой. Тэр дунд нь таны одоо юу юм одоо хуулиар тодорхойлсон мөн шүү дээ. Эмзэг мэдээлэл. Хүний мэдээлэл гэдэг юм доо. Тодорхойлсон эмзэг мэдээлэл тэр тусмаа бас нууцтай байх ёстой. Тэр эмзэг мэдээлэл донд юу ор таны нэр ус угсаа тэгэл тэр эрүүл мэндийн ирсэн дугаар эрүүл мэндийн одоо тийм мэдээлэл чинь бүгд эмзэг мэдээлэл чинь орж байна. Тэр мэдээллийг маш сайн хамгаалах ёстой. Хамгаалагдсан газар байх гэж шаардлага ёстой. Нэг хамгийн нэг эмзэг мэдээлэл хадгалдаг сектор бол эмнэлэг байдаг. Эмнэлгийн мэдээллийн аюулгүй байдал бас маш чухал бас хэмжээнд багасна шүү дээ. Одоо жишээлх юм бол бид нар мэдж байгаа энэ тэнд нэг юм болонгуутлаа тэр хүн тийм өвчтэй байна гэж одоо ус төрийн зорилгоор маань энэ мэдээлэл ашиглаад байдаг тохиолдол хүртэл байдаг. Тэгээд тэр чинь хараас алдаж болох уу гэж үзэх юм эмнэлэг байж магадгүй. Гэхдээ бид нар эмнэлгийг мэдээлэл алдснаа үгүй мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар үн хаана мэдээлэл өгч тэр газрын аюулгүй байдлыг хэрсэн хангаж чинь юу гэдгээр бид нар тодорхой хэмжээгээр эргэж харж үзье чээл гэдэг санаа гэдэг ярьж байгаа. Тийм маш зөв. Ямар ч байсан байгууллагын мэдээллийн аюулгүй байдал сайн байх гол өнцөг нь өөрөө юу гэхээр за иргэд өөрийнхөө мэдээллийг хаана хадгалж байгаа юм бэ гэдгийг шаардах тэр мэдээллүүдийг нь байгууллагуудаас авах тэн дээр хариуцлага нэхэх нэг юм ойлголт байна. Хоёрдугаарт сая таны хэлдэг хууль эрх зүйн хувьд чангатгаад өгөөч за аудита хийлгээгүй бол эрсдлийн үнэлгээгээ хийлгээгүй бол 10 сая төгрөгөөр л торгоно гэж байгаа. Гэтэл нөгөө firewall аваад явах нь 10 сая учраас зөвөө за тавихгүйгээр торгуулчаа гэдэг зүйл ярьдаг. Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнийхэн цалин 4 сая 5 сая гэдэг тэр хүний 2 сарын цалинг зүгээр нэг юм жилийн торгуулдаа төлөө явуулдаг ч гэдэм юм ийм байгаа даа. Тэгэхээр байгууллага болгон заавал ийм хууль эрх зүйн хүрээнд ингээл чангалуулаад торгуул амар өндөртэй байлгыг гэж бодхоос илүүтэйгээр өөрсдөө үүрэг хариуцлага маш сайн ухамсарлаад энэ мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйлдээ анхаараач гэж бас уриалмаар байгаа. Тэгээд Монгол улсын нөхцөлд одоо эрсдэл баг тохиолддог бид нар алдлаа гэж яад юм манай бизнес явж л байгаа импакт багтаа гэж бодож юусоо болохгүй. Та бүхэнд хүний хувийн мэдээлэл байна, та бүхний үн цэнтэй мэдээллүүд байна тэр нь өөрөө улбалаад явсаар байгаа үндэсний аюулгүй байдал хүртэл нөлөөтэй ийм чухал дата мэдээллүүд байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр ер нь бол энэгээр бас нэг юм хэлмээр байгаа. Байгууллагууд хэдий хөрөнгө оруулалт их шаардах ч гэсэн мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйлдээ анхаараач. Энэ мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйлдээ анхаарад оруулсан ийм ихний ээлжийн хөрөнгөчөө өөрөө таны дараагийн тэр үүсэх мөнгөн хөрөнгийн эрсдлээс таныг хамгаалж мэднэ Ер нь бол ransomware-дуулаад биткойн өгөөд салах байсан юм уу?
Эсвэл тэр биткойноор мэдээллийн аюулгүй байдал биткойн өгж байгаа мөнгөөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах байсан юм уу гэдэг чинь хоёр өөр ойлголт болчих шүү дээ. Ер нь бол тийм. Тэгэхээр би бас тэгж өрөөлмөр байгаа. Одоо энэ дээр нэмээд нэг зүйл зөвхөн хэлэх гэдэг оны санааны юу байх. Мэдээж таны хэлсэнчлэн торгуул нь өөрөө бага байгаа гэдэг. Тэгэхээр нэг хөрөнгө оруулалт хийгээд баг торгуулсан амар юм шиг харагдах гэдэг тийм. Тэгэхээр мэдээж бид суурь аюулгүй байдлын технологиудыг бол бид зайлшгүй мандатри хэрэгжүүлэх ёстой. А бүр агсан төвчний мэдээллийн аюулгүй байдлын шийдвүүдийг нэвтрүүлэх үү гэдэг дээр дахиад нэг асуулт тэмдэг байх хэрэгтэй. Даатгал гэдэг зүйл одоо сүүлүүд ярьж байгаа. Кибер аюулгүй байдлын даатгал гэдэг зүйл энэ өөрөө нэлээд одоо ирч аваад одоо нэг тийм том байгууллагууд хүртэл даатгалаад ингэж явж байгаа юм. Тэгэхээр даатгал нь өөрөө яах гэдэг нь гэхээр нэг одоо үнэхээр суурь аюулгүй байдлын шаардлага хангацсан байгууллага. За бид нэг тавч шүүцэн зүйл тохиолч болно шүү дээ тийм. Одоо нөгөө тэрний одоо zero day ч юм уу тийм zero day хатлаг болоод zero day хатлагын дагуу одоо зана байгууллагын систем имэйлэшн дамжаад орж ирэл тийм. Одоо ингээ агсан төвчний хатлаг болсон тохиолдолд тэндээ чинь тухайн хэмжээний одоо хариу арга хэмжээ үзүүлэгч зардал тийм. Одоо өөр босод үүсэж болох задлуудыг чинь задлж өөр ингээ коверлаад явчих боломжууд нэг хэвээр байгаад байна гэж байна. Тэгэхээр энэсэндээ яг стандартыг бол шаардлага бол бид бүгд хангана. ISO-гийн шаардлага байна уу тийм. Одоо тухайн байгууллага банк байх юм бол PCI-DSS байна уу? Бүгдийг хангаад нэмэх нь агсан төвчөнд очих их үү, даатгал их үү гэдэг дээр та тэнд дээр жиндээ тавьж үзээд зүйл илүү зөв юм болоо гэж бид харж байгаа. Тийм даатгал гэдэг чинь өөрөө нөгөө байгууллагад учирч болж би эрсдлийг бас 3 дахь талд хариуцсан үүрүүлж байгаа, хариуцуулж байгаа гэдэг нэг хэлбэр шүү дээ. Эрсдлийг бууруулж байгаа л бас нэг хэлбэр шүү дээ. Ер нь бол тийм. Тэгэхээр бас даатгалж бас болох нь байна. Гэхдээ сая ингээд ярьж чинь та мандатри мэдээллийн аюулгүй байдлын заавал байх ёстой суурь энэ шаардлагууд гэж байгаа гэж байна. Тэгэхээр энийг яг юу гэж тодорхойлж чинь технологийн хувьд бодлого тогтолцооны хувьд тэгээд хоёр янзаар ингээд тодорхойлвол за яг одоогийн бидний хэрэгжүүлж байгаа ISO 27001 гэх байгууллага бүр хэрэгжүүлж байгаа шүү дээ. Тэр маань одоо яг л фундаментал суурийг л илэрхийлээд байгаа юм л дээ. Тэгвэл нь зарим байгууллагууд яриад идэг нэг юм таг саарчсан бах юм гэж бол за манайх ISO хангацлаа. Одоо манайхстай хангалтцсан гэж цав тавиал ста хингээд 2 хүн гар бариас зураг авахлаа яваад шүү дээ. Тэр чинь өөрөөр хэлбэл зөвс бид суурал хандлаа гэсэн санаа шүү дээ. Түрүүний ярьдаг агсан төвчнөөс жоохон гайгүй фундаментал төвчнөөс жоохон гайгүй хадлаг темп ороод ирэхэд тэр нь ISO бол яг суурийн тогтолцоог нь бий болгож байгаа болохоос биш үндсэн тийм бенчмаркт бол арай энэ гэдэг өгөхгүй байна. Тэгвэл бид нар энэ дээр одоо нөгөө ISO тодорхой хангалтч болно. А нэмэх нь тэрийгээ бид практик дээр ингээд байнга хэрэгжүүлж мөрддөг байж ч энэ суурь маань ингээд болсон байна гэж харж байгаа. Түүнээс нэг одоо л ISO стандартын дагуу ингээд бид аудитыг хийлгүүлээл аудит болох хүрээндээ баахан ажил хийлгэжээл тэрнийхэн дараад нь болохоор за сайхан аудит хангалтлагаа зураг авахулчаад постлчоод нэг жил мартах биш шүү. Энийг байнга тогтмол хийж иж энийг бид нэр фундаментал суурь нь хангацсан гэж ингээд үзнэ гэж. Тэгээд тийм тохиолдолд бид нөгөө бүр агсан төвчлөг очих тохиолдолд одоо шинэ бидний фреймворкуд байдаг л да. Cyber security framework гэдэг NIST-ийн гарсан. NIST-ийн cyber security framework 2.0 хэлбэр жишээ гарсан. Тэгээд тэгвэл тэр маань болохоор арай л баг зэрэг агсан төвчлөгийг орчиж байгаа. Хэлбэрүүдийг л юм наад. Яаж incident response үзүүлэх юм? Яаж кибер хадаад хариу үзүүлэх юм? Хариу үзүүлэхдээ бид нар ямар incident playbook-уудыг ашиглах юм дэргээл тий арай л агсан төвчний асуудлуудыг тэн дээр илүү ярьж болдог. Тэгэхээр бидний хувьд бол ISO 27001 чинь та хэдийн бодлоор төгсөрсөн гэсэн үг биш шүү. Энд чинь суурийн шүү гэдгээр бүгдээр нэг хэцүү ойлголттой болоо гэж байна. За тэгэхээр ISO хангаад за хангацлаа гэж сертификат аваад зураг авахулаад байдаг байгууллагууд за одоо муухайгаар хэлж магадгүй. Гэхдээ ер нь бол энэ байгууллагын төвшин тодорхой хэмжээний түрүүн бас бид ярьсан темплейт бодлого журмын дагуу ингээд нэг хэдэн бодлого журмтай болсон байдаг. Дараагийн жил болгон хийж байгаа аудитын өмнө нь нэг бүх нотлог баримтуудаа бүрдүүлэл ингээд шалгуулдаг нэг юм тийм тогтолцоо яваад байгаа. Тэгэхээр энэ суурийг өөрийг нь илүү энэ чинь суурь ойлголт шүү гэдгийг маш сайн ойлгоод энийг маш сайн хийдэг болоод маш одоо олон давтамжтай байнгын циклтэйгээр бодлого журмаа сайжруулдаг, үйл ажиллагаа процессыг сайжруулдаг, хүмүүсээ сайн сургадаг, техник технологиудаар ч гэсэн анхаардаг хөрөнгө оруулалт хийдэг болох нь өөрөө суурь ойлголт юм аа тий суурь юм аа. Энийг хийсний дараа үнэхээр танаа байгууллагад кибер халдлагаас хамгаалах тэр кибер эрсдлийг үнэхээр бууруулах зорилготой бол тэр бусад фреймворкуудыг илүү сайжруулж нэвтрүүлээд тэгээд хамгаалах юм бол одоо арай сайжирж гинэ гэдэг төвшөнд орчих нь шүү дээ. Тэгэхээр ISO бол төгс мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалж байгаа хэлбэр биш юм аа.
За гэхдээ яг нөгөө бас mature болгоцсон бол тодорхой хэмжээгээр бид нар бол маш сайн хамгаалж байгаа сайн стандарт өгвөл мөн. Тэгээ энэ дээр нь бид түрээс нөгөө цэвэрлэл одоо жил марцж байгаа л нэг өдөр санаал хийдэг ажил чинь биш шүү. Тэгэхээр энэ дээр бид сайн маш сайн ISO хангагдсан байгууллагууд хүртэл байдаг. Маш том студиэс хамгаалж байгаа байгууллагууд хүртэл гэдэг байгаа тийм. Тэгэхээр энэ нь тэрийг бүгдээр нь бодъё. Гэхдээ нөгөө түрээсэн чинь удирдлагын түвшинд ойлгох хэрэгтэй шүү дээ. Удирдлага юу болох хэрэгтэй? Манайх ISO хангагдсан. Манайх одоо ашиглахгүй шүү гэж бодож болохгүй л гэсэн санаа. Одоо нэг компани одоо санхүү харилцсан MBA төгссөн MBA сертификаттай нэг мастерын хамгаалсан нэг бодож байгаа шүү. ISO хангалтын чинь манайх аюулгүйдээ гэж бодож байсан. Нэг өдөр асуулт гардаг. Та чи ISO хангачаагүй юм уу гэдэг байдлаар хүнлэгөөж ч өөрөө бас биш шүү. Энд чинь өөрөө суурьал хангацсан байсан. Суурин дээр бол мэдээж процессын алдаа, хүний алдаа юу ч тохиолдож болно шүү гэдэг юм бол. Тийм. Угаасаа ISO-гийн баталгаажуулалтын сертификатыг өөрийг нь тухайн байгууллагын 3 жилийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах тэр төлөвлөгөөг харж агаад ерөнхийдөө өгдөг. Тэгээ төлөвлөгөө бас маш чухал байдаг гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр шууд аваад бүрэн төгс болчихж байгаа хэлбэр бас биш. Тэр төлөвлөгөөнийхөө дагуу түрүү хэлсэн бодлого журмаа тогтмол сайжруулах, эргэж харах, энэ хүний нөөцтэй анхаарах, физикал биет аюулгүй байдалд анхаарах, технологийн хяналтууд гэдэг зүйлүүдэд анхаарах нь өөр айгүй чухал гэсэн үг шүү дээ. За нэлээд олон нөгөө вирусын халдлагын төрлүүд бас яриан донд нь гарч ирж байна тий. Тэн дээр за хамгийн түрүүнд бол бид нэр ransomware гэдэг зүйл ярьсан. За zero day гэж бас ярьж байна. Тэгэхээр ransomware гэдгийг яг ингээд хүмүүст зөвөр ойлгуулад тийм үү. За би ransomware, phishing гэж юу юм тий, zero day гэж юу юм. За өөр ямар халдлагын төрлүүд байна. Та яг эднэрийг ингээд үндсэн олон тохиолддог, хамгийн элбэг тохиолддог, нийтлэг тохиолддог энэ халдлагуудыг ингээд тайлбарлаад өгвөл. За одоо энийг ярих юм бол нөгөө micro attack гэдэг энэ attack live chain гэдэг бол гарч ирж байгаа. Хаслаг үйлдэлээс дуусах хүртэлх процессыг бид ярих хэрэгтэй болж байгаа гэсэн. Энэ нөгөө яригадаад байгаа зүйлүүд чинь бүгдээрээ өөр өөр гэсэн одоо үүрэгтэй одоо байна гэсэн тийм. Одоо зарим нэг хадлага зүгээр нэг хадлага хийгээл шууд тухайн байгууллагын одоо мэдээллийн саналуу хандаал очиж байгаа юу гэсэн бол үгүй. Тэгэхээр тиймд бол маш олон нэг степүүд байдаг. Хамгийн ихнийх нь болохоор initial access гэж буюу хардагч тэгэд тухайн байгууллагыг юу хийх ёстой хандаж орох ёстой. Initial access хийгээд орох ёстой. Тэхийн тулд гэхдээ нөгөө шууд initial access-ийг орчих уу гэхээр үгүй. Тэрний урд нь болохоор recon буюу мэдээлэл цуглуулах шат хийнэ гэдэг байдаг. Тэгэхээр нэгсэндээ эхлээд мэдээлэл цуглуулад одоо ингээд бүх төрлийн одоо энэ байгууллага ямар API-тай, ямар порт ашигладаг, ямар веб домен дээр байдгийг хаана веб хостинг хийдгийг, аюулгүй байдлын систем жишээ нь байдаг юм байна уу, байдгүй юм байна уу гэдэг нэг сканинг хийгээл илрүүлээ мэдээлэлүүдэд дүгнэлт хийдэг тийм. Дараагийн ээлжинд нь болохоор нөгөө social engineering төрлийн хадлага буюу одоо мэдээлэлүүд нөгөө хүмүүсийн мэдээлэлүүд өгч цуглуулж байгаа. Одоо энэ байгууллагад хин ажилтсан юм бэ гэдэг мэдээлэлүүдийг цуглуулаад бага олон мэдээлэлүүд цуглуулах нь шүү дээ. Тэр мэдээлэлүүдийг цуглуулсан үр дүнд тэр хүн юу боддог вэ гэхээр би initial access буюу тухайн байгууллага би яаж нэвтэж авах вэ гэдэг арга хэлбэрээ сонгодог. Тэний нэг хэлбэр нь уламжлалт хамгийн одоо хакеруудын хийдэг амжилттай болдог нэг хадгалагын төрөл нь phishing. Phishing хадлага нь өөрөө юу вэ гэхээр нэгс нь загслах гэсэн үгнээс гаралтай байна шүү дээ phishing гэж. Тэнгүүд нь зүгээр л танил өгөө шиднэ. Та тэрийг өмгөх нь үгүй гэдгийг харна гэж. Тэгэхээр нэгсэндээ би тухайн байгууллагын ажилтнуудын мэдээллийг би LinkedIn аккаунт дээрээс хайхна шүү дээ. Одоо шууд A гэдэг компани мэдээлэл A гэдэг компани хийх ажилт юм бэ. LinkedIn-ийг хайгаал. Тэгсэн чинь Гамбаган гэдэг хүн байдаг юм биш. Тэгвэл мэйл явуулах юм шүү. Phishing мэйл явуулах. Гамбаган гэдэг дээр яах вэ гэхээр Гамбаган атамгууд A компани Zcom MM ч юм уу гэл шийдэнгүүд нөгөө хүн дээр очих магадлал нь за нэг 80-50-с дээш удаа л гэдэг байх магадлалтай тийм. Мэйл очихгүй байх юм бол цэг 50 гоо дааталт нохогийн ихний үсгийн бичээс дахиад шийдэн тэгэл очих магадлал нэлээд өндөрсөж явчихна гэсэн. Тэгээд тухайн phishing нь тухайн хүмүүс дээр очиж ичлээ. Хуранч имэйл тухайн ажилтан дээр ичлээ. Тэр нь phishing нь тухайн тэр initial access хийх аргыг нь одоо failout буюу тийм ачаагийн зөөж өгж байгаа нэг хэлбэр л гэсэн. Тэр дотор нь чиглэлсээ бидний ярьдаг тийм дээр хортой код байна уу тийм эсвэл хурамч линк байна уу тэр линкүүд нь тэн дээр байж байгаа гэдэг санаа. Тэгэхээр ажилтан руу phishing мэйл явууллаа. Тухайн ажилтанд дарлаа. Дараад оронгууд тэрэн дээр юу авах вэ гэхээр одоо линк байлах юм бол таны интернет банкны чинь эсвэл таны имэйлийн чинь нэвтрүүлхний нууц өгж авдаг тийм одоо пэйж рүү хурамч пэйж рүү үсгэх юм шүү дээ. Тэрэн дээр жишээ авах гэх юм бол имэйлийнхээ нууц үгийг оруулчлаа.
хурамчлалын дээр оролцлоо. Тэгээд хурамч гэлээ олсноор би имэйл их нууц зүг алччихлаа хакерууд өгчлөө гэсэн санаа байна. Тэгвэл дараад нь хакерууд юу их вэ гэхээр тухайн таны тэр мэдээллийг чинь ашиглаад имэйлийн чинь нууц зүгийг username password нууц үгж ашиглаад таны имэйл рүү чинь access-ийг орчлоо гэсэн. Тэрийг бид нэр initial access гэж яриад байна гэсэн. Буюу бидрээд орчлоо хаалга нэгжчлээ гэдэг санаа байна. Хаалга нэгсэн дараад нь юу хийх юм бэ? Тэгэхээр судлана тийм. Тэр хүн хаана ямар байгууллагатай гэдэг харилцдаг юм бэ? Яг юу хийдэг хүн рүү би нэтрээд орчвоо гэдэг юм судлаад ирээд явж шүү дээ. Тэрний дараад нь lateral movement буюу агсан одоо өөрийнхөө байгаа газрыг болон томруулна. Одоо өөрийнхөө coverage-ийг нэлээд нэмжин гэсэн үг. Тэрний тулд өөр бусад ажилтнууд руу хурамч код, malware хордог код илгээх, линкээ дахиад илгээх ч юм уу тийм үгүүд хийж шít. Тэнгүүд жинхэнэ байгууллагын аккаунтаас тухайн тэр одоо имэйл нь явах нь шít. Жишээ нь гамганы хүнээс тухайн компаниас гүйцэтгэх захирлын юм чинь. Гүйцэтгэх захирал нь нөгөө мэйлийн харангууд гамбагаа л явсан юм чинь. Гамбагааны явуулсан байна итгэхэд харна шít. Тэгээд дараад ордог. Тэнгүүд гүйцэтгэх захирлын компьютер дээр хордог код гэдэг дээр сууж хордог код суусан дараад нь юу хийх вэ гэхээр тухайн хэмжээний нөгөө хяналтуудыг бий болгодог. Хяналтуудыг бий болгоно гэдэг нь компьютерийг бид байнгын зайнаас хянах боломжтой байдлаар гэдэг өдөртөө одоо нэг скриншот хийх боломжтой, видео кол хийх боломжтой, видео кол гэнэ видео рекорд хийх боломжтой болно. Дээрээс нь нэмээд нөгөө remote code execution буюу зайнаас команд ажиллах боломжтой болчихно тийм. Тэгээд хамгийн ноцтой хэсэг нь таны одоо гүйцэтгэх захирлын компьютер дээрээс нь файлыг хүссэн үедээ татаад авах боломжтой гэсэн. Тэгэхээр чухал нууц стратеги тийм. Түрүүнээс том гэрээ хэлцэлгээл бүх зүйлийг нэг дэвч дараад зайнаас хакер татаад авчих боломжтой. Энэ шатыг болохоор execution буюу гүйцэтгэлийн шат гэж юм. Буюу одоо бүх даалгавар гүйцэтгэлээ гэдэг санаа шүү дээ. Түүний дараагийн эйжент нь болохоор хамгийн төсөлт нь persistence буюу байнга доктортойгоор би яаж энэ компьютер дээр нөгөө байх юм бэ гэдэг тийм нөгөө вектор үүсэх шаардлага юм үед гарч идэв. Өөрөөр хэлбэл би нэг файл аваад зогсохгүй хүссэн үедээ энэ гүйцэтгэх захирлын компьютер би хэмдэг байлмаар байна тий. Тэгэхэд бол би тэн дээр дахиад хордог кодоо илүү сайн одоо нөгөө хакерууд бичээд тэн дээр ингээд байнгын байлгах зорилготой байна гэдэг юм бичиж үлдээнэ гэдэг санаа. Тэгэхээр тэр нь бол одоо жишээ нэг дараа нэг сарын дараа ч гэсэн дахиад нөгөө компьютер руу хандах боломжтой байж байгаа гэсэн үг болж байна гэсэн. За тэгээд түрүүний execution шат нь болохоор түрүүний хэлдэг data breach юм уу? Эсвэл ransomware юм уу гэдэг хоёр одоо түгээмэл хатлан төрөл юм гэдэг байгаа юм л да. Data breach бол зүгээр үг үсгийн зөрөггүй датаг аваа гарчихна. Тэгээд дараа өдөр нь болохоор танаа өсгөгч байгууллага зарж иж болно. Эсвэл харцагтай зарж иж болно тийм зүйлийн. Хоёр дахь нь болохоор ransomware буюу өгдөл барьцаалт гэсэн тийм. Одоо энэ гүйцэтгэх захирлын чинь хамгийн дуус мэдээлэл байна шүү. Одоо чи одоо мөнгө төлөхгүй болоод энэ чинь одоо заарна ил болгоно гэдэг байдлаа тийм. Тэнгүүд нь болохоор нөгөө data breach дээр болохоор дахиад нэг key байх хэрэгтэй шүү дээ. Key задлах key-г авахыг хүсэж байгаа юм бол надлаа хэдэн биткойн шилжүүлж ичээ гэдэг зөвлөлийн дээр хэрэглээд ингээд явна гэж байна. Тэгэхээр бид нар ийм чейнүүд байдаг. Чейн бүгд дээр одоо нөгөө яаж ямар хамгаалалтын арга хэрэгсэл ашиглах уу гэдэг юм ингээд төлөвлөх хэрэгтэй. Яах нь шүү. Тэгэхээр жишээлх юм бол одоо хамгийн энгийн тэр нөгөө дата хуулаад байна шүү дээ. Интернет дата тэр хакерын өөрөөсөө дата хуулбар дээр шинэ интернетийн эрхийн зохистой хэрэглэн хангагдсан. Буюу одоо malware сайт руу хандахгүй ч юм уу тийм. Эсвэл одоо non одоо common port буюу одоо нэг хаамаагүй порт руу ингээд дата хуулахгүй болохгүй гэдэг ч юм. Тийм стандартын шаардлагууд нагдсан гэсэн бол жишээ тухайн байгууллагууд энэ дээр хатлага сэргийлэх нэг шатн дээр ингээд зогсчих боломжтой байсан гэж магадгүй. Тэгэхээр нөгөө маш олон атак чейнүүдүүд болохоор тэр болгонд тохирсон хамгаалтууд хийгээд за үнэхээр нэг юу нь ажиллаагүй хамгаалт нь ажиллаагүй бол дараагийн одоо давхрах дээр зогсох ёстой шүү гэдэг санаа. Энийг юуны зарчим гэдэг вэ гэхэд defensive буюу шатлсан хамгаалтын зарчим аа гэж ярьдаг тийм. Сүлжээний end points дээр бид аль байдлын том хамгаалтын төхөөрөмжүүд байх ёстой байна. За DMZ буюу одоо perimeter security хүртэл энэ дээр байх ёстой байна. Data security, server security тэгээд дээрэд нь болохоор нөгөө юу server security гэх security хүртэл энэ дээр байдаг байх ёстой гэсэн. Тэгээд шаттай бид нар маш олон зүйл хийгээд байдаг. Тэр болгоомж яг энэ атак сэхлүүдийг аль нэг хэсэгтээ зогсоох гэж хийдэг шүү гэдэг санаа. Тэгэхээр IT-ийн маань бас зарим тохиолдолд хаамаагүй нэг сервер харднаа хийлгээл серверийн тохиолж шалтгаалаад байдаг тийм. Тэр нь бол яг ийм одоо бусад хамгаалтын хэрэгсэл шийдвэрүүд маань ажиллаагүй бол яаж тэр хэсэгтээ зогсох ёстой шүү гэдэг үднээс л ийм хийгээд байгаа болохоор бүгдээрээ л энэ чухал шүү гэдэг санаа юм дээр хэлдэг.
За тэгэхээр энэ дээрээс ямар одоо тодорхойлолт дүгнэлт ойлголт гарч болох вэ гэхээр халдлага болгон өөр ингэсэн зорилготой, халдлага болгон өөр ингэсэн хийх ёстой үйлдэлтэй тий. Тэгээд бид нар бүгдээрээ нийлээд танай байгууллагыг эзлээд авах хэмжээнд хүрч болно. Тэгэхээр зөвхөн фишинг гэдэг бол хамгийн түрүүний өгөөш юм аа. Танай байгууллагын мэдээллийг авах зорилготой юм аа. Фишингээс хамгаалчлаа гэж үзлээ гэж бодоход дараа нь тэнд дахиад өөр нэг хүмүүсийн бодсон юм байгаа. Фишингд өртчөөд за би нууц угаас солилцсон ингээд бодож байгаа бол фишингд нэгэд өртсөний дараагаас дахиад л өөр үйлдэлүүд ер нь бол бэлт хийгдээд тий яваад эхэлдэг гэдэг санаа явж байна. Тэгэхээр халдлага болгоныг хамгаалах өөр ингэсэн аргатай, за өөр ингэсэн хамгаалтын төлөвлөлттэй, хэрэгслүүдтэй байгаад байна. За тэгэл эхнээс нь анхан шатнаас нь ахуулаад шат болгон дээр нь хамгаалтуудыг тавьж иж энэ хамгаалтыг ерөнхийдөө бүрэн энэ халдлагаас хамгаалдаг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо халдлага болгоныг яриад явбал бас дуусахгүй болчих. Тэгэхээр ерөнхий зарчим өөрөө ингэж ажилладаг байх нь. Тэгэхээр байгууллагын удирдлагууд, IT-ийн за мэдээллийн аюулгүй байдлын хариуцж байгаа, дөнгөж хариуцж эхэлж байгаа мэргэжлүүд бол энэ зүйлийг ингээд аягүй сайн ойлгоод авчих хэрэгтэй байх гэж бодож байна. За хар зах гэдэг үг одоо өөр аягүй их гарсан тийм. Ер нь хар зах дээр яг юу вэ? За хар зах гэдэг нь бидний нэг энгийн амьдралаас бодох юм бол хууль бусаар худалдаач болдог дижитал бүх хөрөнгөө дэлхийн мэдээ байна л гэж харж байна. За тэнд нь жишээлх юм бол одоо хууль бус ч болно тийм. Хууль бус ухаар бүх дамаар нэг Tor network гэл одоо нэг тусдаа underground network-д холбогдсон нөөдүүд хоорондоо холбогдоод тухайн тэр зүйл дээр ямар нэгэн тийм нэг decentralized буюу нэг төлөвлөсөн сервер систем байхгүй. Маш олон одоо нөөдүүд бие биетэйгээ холбогдож явдаг. Тэнд одоо нэг цаг хугацаанд альч нөөдтэй байж болох тийм одоо нэг хакерын одоо сүлжээлч ингэдэг ялах юм уу те. Одоо тийм сүлжээг бид нэг хэд харцах гэж ингэ нэгээд байна. Тэгэхээр цагдаагийнхан мөрдөд явхад хайг нь олдохгүй мөрдөд явхад одоо тийм юу болоод байгааг мэддэхгүй тийм харцах гэж ингэдэг ингэж ойлгож. За тэнгуү тэндээ зарж болдог юм дижитал хөрөнгүүд гэж байгаа те. Дижитал хөрөнгүүдээр юу хийж болдгоо яг л бүхэлд хийзүйл. Одоо жишээ нь хууль бус контент одоо тийм одоо хууль бус контентүүд байж болох нь зөв кино миноч янз бүрийн контентүүд байж бүр цаашлаад ирэх юм бол хүчирхийллийн одоо янз бүрийн тийм одоо контент чиж магадгүй дээрээс нь нэмээд болохоор хууль бус гэхэд хин нэгний хулгайлцсан датанууд хүртэл энэ дээр юм шиг. Дата одоо энэ байгууллагын одоо хулгайлагдсан датаны ишүү гэдэг энийг авах хүсэх юм бол хэдэн биткойн хэдэн одоо Ethereum НАТО шилжүүлээрэй гэж тавьсан байдаг. За дараагийн ээлжинд нь юу яах нь вэ гэхээр картын мэдээлэл ч юм уу төлбөрийн картын мэдээлэл хүртэл ингээд зарж авах хэмжээний эрсдэл байдаг. Тэнгүүд хүмүүс гайхаж магадгүй яагаад төлбөрийн картын мэдээлэл алдагдаад байгаа банкын ерөнхийдөө буруу алдсан юм уу гэж үзэхээр тэр нь дандаа нөгөө түрүүний ядаг фишинг хадгалаад өртөөд фишинг хадлага дээр одоо картын 16-аар тоо CVV expired date оруулаад алдсан тэр мэдээллүүдийг ерөнхийдөө нөгөө тэмдэгтээ зараад байна гэж шинжтэй ойлгож байна. Дараагийн ээлжинд нь болохоор тэгэл хууль бус юм чинь бараа бүтээгдэхүүн байж болно. Одоо бараа бүтээгдэхүүн байж болно гэж байна. Тэгээд ийм хөрөмжөнд харцах юм гэдэг байгаа. Тэгээд ихтэй яг нөгөө нийгэм нийт бол энэ юм яахгүй. Одоо байхгүй зөвхөн тийм нийслэлийн ч юм уу тийм хөтөлбөрийн лөө нөгөө яагаад хандаж үзээд байна. Тэгээд яг банкны одоо нөгөө томоохон байгууллагуудын ингээд ашиглаж байгаа хэлбэр нь болохоор манай мэдээлэл энэ дээр ингээд байна уу гэдгийг шалгадаг. Банк шалгадаг тийм threat intelligence систем сервистэй гэдэг байж байгаа. Ягаад тэгэхээр хакерууд тэнд мэдээлэл зарчвал банк ч юм уу тий томоохон одоо телеком компани тий компаниуд хахатлгүй мэдэх ёстой шүү дээ. Юу болчихвоо яачваа яг хаанаас юм дата жишээ алдчихваа алдсан байх вэ гэдэг шалах ёстой. Тэний хүрээнд бас жишээ нь threat intelligence сервисийг ашиглаад threat intelligence сервис нь өөрөө ингэж харцахыг санаад тэр мэдээллүүдийг нь болохоор байгууллагын хөтөлж байна. Мэргэжлийн 3 дахь байгууллагаар одоо харцахыг сануулад манай мэдээлэлд байна уу гэдгийг хайлгадаг гэсэн үг шүү дээ. Хар зах дээр манай монголчуудын мэдээлэлүүд айгүй зарагдсан кейсүүд гэж бид нар одоо ерөнхийдөө сүүлийн үед хараалаагаа сонсоолаагаа тий. Тэгэхээр тэнд бол юу ч үж магадгүй. За багнаа хар зах руу ер нь хэр ордыг. Одоо л яг нөгөө юу яг Teams тусдаас 3 дахь чинь бүтээгдэхүүн байхгүй байсан үед бол бид нар гараараа мануалаар орж одоо энэ тэнд манай одоо байгууллагын мэдээлэл байна уу тий энд тийм юм юу байна гэдэг нь шалгадаг тийм зүйлийг хийжсэн бол одоо болохоор энэ бүр хэлбэр болсон. Тэгэж бид нар одоо удаа ингэж хандаал одоо хаана одоо ямар dark market байна гэл тий dark web market байна гэл хайдаг юм өнгөрцөн тэрийг хийдэг тусдаа мэргэжлийн одоо тийм threat intel
одоо тийм сервис үзүүлдэг байгууллагууд юм гэдэг гараад ирсэн. Тэр байгууллагууд нь хүртэл одоо ингээд шалгаад явчихдаг болцсон болохоор тийм л хэлбэр болцсон. Тэр өдөртөнд бол одоо хандаад шаардлагатай байхгүй болцсон гэж хэлж байна. Монгол байгууллага байгаа юу? За нэг байгаа. За би нэрийн сайн сандгүй амсны байгууллага шууд яг dark web monitoring үйлчлэгийг үзүүлдэг байгууллага. Яг тийм үйлчлэгийг санал болгоод юм хэд явж байгаа. Одоо том байгууллагуудын хувьд дандаа олон улсын сервисүүд байна. Тийм, дийлэгтэй олон улсын сервисүүд ашиглаж байгаа. Гэхдээ мэдээж нөгөө Монгол хүнд Монгол үйлчлэг гэдэг шиг Монгол trading service компаниуд гадаад ихтэйсээ гадаад ирсэн байгууллагууд тийс компаниудаар үйлчлүүлээд тэр dark web-ээс хамруулах юм бол илүү нөгөө монголчууд таргетлсан юм юу байна гэдгийг илүү сайн чадах бол гэж харж байна. Тэгэхээр бас удахгүй одоо нөгөө ийм үйлчлэгийг үзүүлдэг компаниуд маань ихэдээс гарч ирээд үйлчлэгчдийн нийт танилцуулалт ирэхээр илүү харамсалтай болох болоо гэж бодож байна. За тэгэхээр хар зах гэж нэг юм зах байт юм байна. Манай наран тул зах шиг гэдэг шиг тийм юм болгон ер нь байдаг. Маш нууц хүн болгон тийш орж чаддгүй. Орох нь өөрөө бас аюултай. Ер нь тийм тийш орох гэж бодох ерөөсөө хэрэг байхгүй. Эндээс юм олж авъя гэж төсөөлөгч шаардлагатай байхгүй гэсэн үг. Гэхдээ байгууллагууд хар зах дээр манай мэдээлэл алдагдж гин үгүй юу гэдгийг тогтмол за одоо шалгуулж явах нь бол зөв тийм 3 дахь байгууллагын сервисийг аваад одоо байнга өөрийнхөө мэдээллүүдийг сануулж явах нь зөв гэж үзэж штеп. За хар зах ярьсан. За вирус ярьсан. За ISO 27001 стандартууд бол ерөнхийдөө ярьчлаа тийм. За тэгэнгүүт дараагийн point юу вэ гэхээр за байгууллага ямар ч байсан ингээд ISO стандарт хангацлаа. Тодорхой хэмжээний security, cyber security-г ингээд хангаад ингээд явж байна тий. Ингэснийхаа дараа хүмүүст одоо ажилтнуудтай ер нь хэрхэн анхаарал хандуулах хэрэгтэй юм бэ тий. Ажилтнуудын awareness, ажилтнуудын соёл гэдэг ойлголт бас айгүй чухал байгаад байдаг. Зөвхөн маба биш тий, мэдээллийн аюулгүй байдлын ажилтан биш. За зөвхөн нөгөө technical security хийдэг, хамгаалтын хийдэг мэрэгчлэнүүд биш. Нийт ажилтнууд ер нь ямар ойлголтыг авах хэрэгтэй юм, яаж энэ дээр оролцох хэрэгтэй юм, удирдлагууд энэ дээр хэрхэн манлайлах хэрэгтэй вэ? Тийм. Одоо байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын соёл гэж юм ойлголтыг л бид өгөх ёстой шүү гэдэг гол point бол ингэж ярьж байгаа. Соёлыг бий болох хүмүүс нь мэдээж удирдлага байж иж одоо нэг удирдлагууд маань энийг олж сайн төлөвлөж үзүүлж ижлээ нэг процесс маань ингэ зөв явагдмаа гэж харж байгаа. За тэгэхээр мэдээж нэг байгууллага мэдээллийн аюулгүй байдлын соёлтой болох үүднээс соёлтой бол гэж болчихгүй. Тэрийн тодорхой хэмжээ төлөвлөгөөнүүдийг бид босруулах шаардлага гэдэг гарах хэрэгтэй, хөтөлбөрүүд гарах хэрэгтэй тий, сургалтын хөтөлбөр, соёлын хөтөлбөр гэж хөтөлбөрүүд гаргаад үе шат дата болгоныг гэдэг бид мэдээллийн аюулгүй байдлын авиадын сэвэрүүд өгж олно гэж харж байгаа. За хамгийн ихний энгийн жишээнүүдийг үзэх юм бол за жишээлбэл сар бүр одоо жишээлбэл мэдээллийн аюулгүй байдал түгээмэл гарч байгаа одоо асуудлууд юу байна гэдгийг нийт ажилтнууд одоо мэдэгдээд одоо инфографик гоё хийгээд явуулдаг байж болж байна. Дээрээс нь болохоор дотоод сургалтууд байна гэдэг яваад ордог гэж болж байна тий. Тэгээд энэ бол угаасаа суурь байдаг бидний угаасаа уламжлалт цагуурын хэлбэр ингэж явж штэ. За тэгээд ингээд нэмхэн сүүлийн үеийн одоо awareness өгдөг одоо соёлыг бий болгодог хамгийн гоё гол зүйл нь юу болж байна? Симуляцууд ингэж болчихж байгаа. Бодиттой кибер хадлага болсон байдлаар энэ хийдэг тухайн ажилтан руу бид нэр одоо шинэ phishing email симуляцийг хийж болж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл бол тухайн байгууллагын нийт ажилтан руу хурамч email явуулаад хэдэн хувинд дарж байна гэдгийг бодиттой нэг хүмүүст мэдрүүлж байгаа, ажилтнууд мэдрүүлж байгаа нэг хэлбэр байна. Энэ нь өөрөө нэлээд олон нөгөө бодит практик ажилтнууд шууд өгч байгаа тийм. Phishing mail дарчлаа. Тэнгүүд дараад оронгууд нөгөө юм чинь дараад нь ирж чи дарчлаа гэж мэдээлэл ирж байгаа шүү дээ. Тэнгүүд тэндээс нөө яана би дарцсан байна. Дараа удаа бид нар анхаарах хэрэгтэй байх шүү гэдэг зүйлийг бид ярина. Олон давтагдаад дарах юм бол нэг чихэн үнэлгээнд нь хүртэл нөлөөлдөг хэмжээгээр бид очиж KPI-д нь уйдсан байдаг тийм. Их дараад ах юм бол бонусгүй шүү. Их дараа тэгэл одоо урамшил баа шүү гэдэг бол хүртэл юм хэд очиж штеп. Тэгэхээр энэ нь өөрөө хэлэх юм бол одоо нэг өссөн үсээгүй би одоо мэдээлэл айлгуул хангах хэрэгтэй шүү гэдэг зэсгэлгүй бид орч. За дараагийн симуляцийн арай нэг өөр хэлбэр нь болохоор weak password симуляц буюу одоо сул ноц үгийн симуляцийг хүртэл хийдэг болж байгаа. Одоо өөрөөр хэлбэл бол тухайн байгууллагын ажилтнууд нууц үгөө зохиохдоо яаж зохиосон юм бэ гэдгийг одоо ёс зүйн хакинг арга техник ашиглаад brute force гэдэг нь dictionary attack байна тий. Одоо тухайн дээр нөгөө нууц үг таах боломжтой суугаад ашиглаж тааж. Тэгвэл жишээлх юм бол одоо А гэдэг компани дээр бид тэр одоо нууц үг симуляц хийлээ гэж үзэх юм бол томоор тэг компани гэж бичээд 1 2 3 гэж бичээд үзэнгүүт нийт одоо 10,000 удирдалтанд давал хэдэн хүнд дарах вэ гэсэн нэлээд олон хувийн л дарахаар
байдаг. Тэнгүүд яг энэ байдлаа нөгөө нууц үгийн дэвшрээ үүсгээд тухайн байгууллагатай холбоотой нэр ус өгж үзээд хүнтэй холбоотой нэр ус өгж өгөөд ингээд симуляцыг зохиож болж байгаа. За дараагийн хэсэг нь болохоор нөгөө илүү нөгөө adversary simulation буюу одоо нөгөө байгууллага боддоор ингээд хатлаг хийх боломж нь юу байна гэдгийг харж байгаа. Хэсгүүд ингээд гарч ирнэ. Ажилтан одоо яаж мэдээлэл алдах боломж байна мэн гэх тээ. Тэр хэсгүүдийг энэ хүртэл ингээд симуляцаараа ингээд тестлээд ихэд явж байгаа зүйл байна. Тэгэхээр энэ одоо нөгөө боддоор мэдрүүлэх гэдэг чинь өөрөө бас нэлээд зүйл байна. Тэгээд дараагийн хэлжинд нь болохоор нөгөө одоо нэг CTF гэдэг ёс зүйн hacking гэдэг нэг бол гарч байгаа шүү дээ. Competition тий. Тэрийг одоо жишээ зөвхөн мэргэжлийн хувьд одоо хийгээд идэг. Одоо нэг хараг зан гэл тэмцэн шиг одоо хараг зангид оролцоод мэргэжлийн хооронд өрсөлдөд идэг гэдэг бол энэний одоо difficulty буюу одоо нэг даалгавруудын хэцүүгийн төвшингээр бууруулаад тэн дээр нь хэлбэрхэн болгонгуудаа ажилтнуудаар ингээд хийдэг бас одоо юм шиг хүртэл ингээд гарч иж байгаа. Тэнгүүд нь одоо тэндэн жишээлх юм бол одоо хэдэн зуун бүх нэгжүүдээс оролцоод бүх нэгжүүд нь ирэх өгөөд бүх нэгжүүд тэгээд оролцоод явна. Тэнгүүд анхан шатны одоо мэдээллийн аюулгүй байдлын ойлголтуудын талаар ярих нь, бодлого журмын талаар ярих нь, за чигнэсээ нөгөө ёс зүйн хакингийн, веб хакинг тийм одоо крипто хакинг, крипто reverse engineering, pound гэдэг ч юм уу тийм. Тэдгээр зүйлүүдийг анхан шатны төвшөнд нь ойлгох хэмжээнд нөгөө одоо CTF зохиогоод шалруулдаг. Тэрийг болохоор байгууллага дээрээ security champion гэж нэрлээд одоо ингээд нэг алтшуулаад явдаг юм ойлголт хөтлөг гарч ирж байгаа. Тэгэхээр энэ өөрөө хэлэх юм бол нөгөө хүмүүсийн чинь бид нар хажуудаа нэг энэ мэдээллийн аюул байдлын баг гэж ойлгочоод явж ирсэн бол хажууд нь дахиад бүр хэдэн мянган хүнтэй байгууллага бол хэдэн мянган хүнтэй нэг мэдээллийн аюул байдлын баг битгэж байгаа юм шиг байдлаар ингэж явдаг тийм. Тэнгүүд нөгөө хүмүүсийн чинь төвшин хүртэл өөр амар гэж байгаа байхгүй. Одоо өмнө нь зүгээр фишинг гэж ярьжсэн бол анхан шатны аюул байдлын төвшөнд нь үдэнтэй өөр маргалтахаар хэмжээний одоо төвшөнд ажилтан бэлтгэж явж байгаа тийм соёлын одоо зүйлүүд. Тэгэхээр байгууллага өөрөө энэ дээр хэр зөв бодлого баримтлах уу гэдэг нь бас өөр хамаатай. Тэгээд нэг ямар төвшний хүмүүс байх нь суугаа ажилтаа хүмүүс юм уу, бос ажилтаа хүмүүс юм уу, тэгвэл ямар сургалтаа хэлбэрийн зөвөөрэй. Одоо симуляц юм уу, CTF зохиох юм уу гэвэл тасдаг. Тэгэхээр иймэрхүү арга техникүүдийг бид нэр хэлээс ашиглаад явбал аль нь зохиох үүдэд хайдаа зөвөр өөрсдөө шийдэл авах болов гэж байна. За тэгэхээр байгууллагын нөгөө мэдээллийн аюулгүй байдлын ажилтнууд өөрөө ер нь зөвхөн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалдаг биш ээ. Нийт ажилтнууд өөрөө мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйлийг хамгаалах ёстой тий. Хүн болгон мэдээллийн хөрөнгийн эзэмшигч байгаа. Тэгэхээр тэр мэдээллийн хөрөнгөө хэрхэн хамгаалах вэ гэдэг дээр санаа бодлож хэлээж өөрсдөө ингэж анхаарч явах ёстой гэдэг санаа гэсэн. Тэгэхээр тэрнийг илүү сайн болгож төгөлдржүүлэхийн тулд саяны энэ арга хэрэгслүүдийг ашиглаад явах ёстой. Ингээд улам мэдээллийн аюулгүй байдлынхаа ойлголтыг ажилтнуудынхаа төвшөнд сайжруулах ёстой гэдэг зүйл яригдж байна. Одоо тэгэхээр сүүлийн үед бол мэдээллийн аюулгүй байдлын мэрэгжилтний энэ нөгөө хүртээмжтэй мэдээллийн аюулгүй байдлын мэрэгчлүүдийн тоо харьцангуй маш бага байдаг. Байгууллага болгон мэдээллийн аюулгүй байдлын мэрэгжилтэнтэй байж бол чадахгүй байгаа дээ. Тэгэхээр энэ бүх зүйлийг орлох үз тий ийм аутсорс хийдэг байгууллагууд ер нь байна уу? Ер нь яг яах ёстой вэ тий ажилтан нэг хүн мэдээж энэ болгоныг бүгдийг хийж чадахгүй бодлого журмаа бичээл техникэл хяналтуудаа тавиал тий бүгдийг ингээ хийж чадахгүй байгаа. Тэгэхээр жижиг байгууллагууд энэ дээр ер нь хэрхэн анхаарах ёстой юм? Дунд хэмжээний байгууллагууд ер нь яах юм? Хамгийн багадаа мэдээллийн аюулгүй байдлын баг ер нь хичнээн хүний бүрэлдэхүүнтэй байвал хамгийн одоо оптимал байна. Байгууллагын ажилтнтай харьцуулсан нэг тийм харьцуулалтын тоонууд байдгүй. Одоо 1000 ажилтнтай бол 10 мабын мэрэгжилтэнтэй байна ч гэдэг юм уу тий. За эхнийх нь асуулт болохоор энэ яг хүний нөөцийн хомсдолтой холбоотой асуудал шүү дээ. Хүний нөөцийн хомсдол гэдэг ярих юм бол хамгийн одоо яг л бид Монгол улсад тохиолдсон асуудал нь бид шинжлэх ухааны технологийн сургууль дээр яг одоо мэргэжлийн нэг анги байдаг. За бас сургуулиудад сүүлдээ шинээр ангиуд нэгдсэн гэж харьцаж байгаа боловч яг энэ дээр нөгөө мэргэжлийн хүрэлцээ нь хангалт нь нэлээд муу юм хэдий байгаа. Энэ хүрэлцээний хангалт муу байна гэдэг чинь өөр юу хэлээд байна гэхээр одоо бид нар хүссэн хүн болгоныг ерөнхийдөө ажлын зар тавиад авчлахгүй л гэсэн. Одоо нэгсэндээ нэг CV тавиад үзэнгүү яг мэргэжлийн оюутан гэхээс илүү яг нөгөө өмнө өөр IT хийжсэн өөр салбарт ажиллаж байсан хүн мэдээлэл аюулгүй байдал хангадаг байж байгаа хангадаг болсон мэргэжсэн хүмүүс ээж болно. Тэр хүмүүс байна. Дийлэнхтэй болохоор энэ нөгөө мэргэжлийн одоо хүрэлцээ хангадаг нэлийн асуудалтай байна. Тэгэхээр энэ тохиолдолд бидний заашгүй харах хэрэгтэй юм. Managed Security Service Provider буюу мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн үйлчлэгээ үзүүлэгч байгууллагууд гэдэг ойлголтыг өсөөсөө гарч ирнэ л дээ. Өөрөөр хэлбэл хүн
хөрөнгө нь мөнгө нэгээд байдаг. Технологийн дотор хэмжээ хөрөнгө олж болох гэдэг. Гэхдээ яг энэ дээр нөгөө юу одоо нөгөө хүн байхгүй байгууллагууд бол одоо ингээм managed security service provider гэдэг буюу аюулгүй байдлын үйлчлэгийг офсорсон байдлаар авах боломжууд нь хүртэл гарч ирнэ гэсэн санаа байна. Гэхдээ мэдээж нөгөө офсорсон хийх гэж байгуулна гадаадын байгууллага байх юм уу, Монголын байгууллага байх юм уу гэдэг цэвэр тухайн байгууллагын өөрийнхөө сонголт. Гэхдээ мэдээж нөгөө онц чухал мэдээллийн дэвшилттэй байгууллага ч юм уу тий чухал дэвтэр том байгууллага байх юм бол илүү нөгөө гаднаас том байгууллагуудын одоо managed security service provider үйлчлэгийг авдаг тий. Тэр жишээ нь хондөрлөлөө сонготой үйл ажиллагаа явуулдаг, хондөрлөлөө хадгалт хариу үзүүлдэг ч юм уу тий. Тийм төрлийн байгууллагууд гэж болох байх. Эсвэл зүгээр яг нөгөө мэдээллийн аюулгүй байдлаа би офсорсон хэлхий буюу яг л нөгөө жижиг дунд байгууллага бол жишээ нь Монгол компанитайгаа илүү хамтраад явсан хэлбэр байх тий. Хэлний хэлбэрээр гарахгүй. Дээрээс нь болохоор нөгөө байгууллага хүмүүс Монголд ирээд он сайтыг зөвлөгөө өгөөд өгчдөг, сургалтын араа авчдаг, бодлого журам стандартын нэг батлаа авчдаг тийм эсвэл нэг тодорхой хэмжээд байна тий. Тэгэхээр тэр хэсэг нь болохоор нөгөө managed security service provider-ийн үйлчлэгийг аваад илүү явах нь илүү зүг баха. Гэхдээ нэг асуудалтай юм. Яг одоо миний мэдэх яг ийм managed security service provider үзүүлээд яг байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг өөрсдөө харьцан явж байгаа байгууллага бидний их цөөхөн л яг гэдэг байгаа. Мэдээж нөгөө бүр олон нийтэд ингэ мэддэгдээд явдаг байгууллагууд нь илүү цөөхөн бах. Илүү манайхны чинь юу ч юм болохоор эрсдлийн кибер эрсдлийн үнэлгээ мэдээллийн аюулгүй байдал аудит аудит тэгэл тэр хэсэг тал руу илүү фокуслцсан. Тэгэхээр нэг one time үйлчлэг үзүүлэл ингээл гараа авчдаг төрлийн байгууллага масс нь байгаа даа. Тэгмүүд яг managed security service provider байгууллагууд нь бол хөгжих ёстой нэг мэдээллийн аюулгүй байдлын савсаар бай нэг юм болов уу гэж ингэж харж байгаа. Дараагийн нэг хэсэг дээр нь болохоор харьцаа гэдэг дээр яг тийм олон улсын судалгаан дээр хараад үзэх тийм яг харьцаа хүн дээр бол байхгүй байдаг шүү. Өөрөөр хэлэх юм бол цөөхөн хүнээр ч гэсэн том одоо процессыг удирдах явуулдаг автоматжуулсан байгууллагууд хүртэл байдаг. Энэ дээр нэг харьцаа байдаг нь мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтын 10%-аас дээш хэмжээнд кибер аюулгүй байдлын хөрөнгө оруулалт, мэдээллийн аюулгүй байдлын хөрөнгө оруулалт байна шүү гэдэг юм харьцаа нэлээд хэмжээнд харагддаг. Тэгснэгсэндээ хөрөнгө оруулалтаараа тэр нөгөө юугаа шийдэж одоо нөгөө хүн технологи процессын хөрөнгө оруулалтын задлыг тэндээс шийдээд байна гэж харж байгаа. Тэгэхээр нэгсэндээ маш сайн өндөр технологитой байгууллага цөөхөн үнээр ингээд удирдах биш болж байна. За эсвэл технологийн өндөр хөгжөөгөө байгууллага бол хүнээр илүү нөгөө бүх процессыг ингээд явуулах гэж ингээд дайддаг байгууллагууд хөтлөв гэдэг. Тэгэхээр ухаан байгууллагын соёл ингээд бас ямар байх вэ гэдээс хамаарат ингээд явчихлаа л та. Гэхдээ яг нэг олон улсын түвшинд гэж үзэхээр одоо мэдээллийн аюулгүй байдлын одоо нэгжийн бүтцсэн гэдэг ямар төвчлөө илүү шилжчихэд байна гэхээр за security operation center гэж бол байна. За тэр нь болохоор яг энэ SOC гэж нэрлэдэг байгаа. SOC маань болохоор нөгөө тайрууд нь бол байгаа тийм level 1 тайр 1 түвшинд нь бол хондролоо мониторинг хийгээд хадлаа илрүүлээд тэндээ хариу хасад түвшинд хариу үзэл явдаг. Тайр 2 нь болохоор тухайн тэр тайрны эсрэг юм дээр incident response үзүүлдэг. Тэр тайр 3 нь болохоор илүү нөгөө анализ зөвлөлт хийдэг тийм хордог кодын шинжилгээ хийдэг ч юм уу. Тэр түвшиндээ илүү байгаад байдаг. За SOC гэдэг нэг үү. Дараагийн ээлжинд нь болохоор blue team буюу илүү SOC-ыг спортлдог бас давхар орхиод байгууллагын кибер аюулгүй байдлын дэд бүтцийг нэгэдөө хариуцж авч байгаа хамгаалдаг баг гэсэн гэж ярьж байна тийм. Одоо нэг энэ талд бол хяндаг байгууд байна. Энэ талд хамгаалдаг инфраг хариуцдаг, инженеринг хариуцдаг, кибер аюулгүй байдлын инженерингүүд хариуцдаг юм баг байна. Blue team гэдэг. Тэр нь болохоор цэвэр нэг аюулгүй байдлын firewall-уудаа, WAF-а, DDoS protection ч юм уу тийм. EDR solution гэх энэ solution-уудаа бүгдийг менеж хийж явдаг юм баг байна. Дараагийн нэг хэсэгт red team буюу дайрдаг довтлдог баг нэг гэдэг байсан. Тэр довтлдог багийн гол үүрэг нь яг ёс зүйд халддаг читгэдүүд шиг байгууллагууд довтлоход яг ямар импакт үзүүлж байгаа хаана эмзэг цорхоо сул тал байна гэдгийг илрүүлдэг нэг юм зүйл хэрэг гарч иж шээ. Тэгэнгүүт нь тухайн байгууллага PTSD хийж байна. VA буюу vulnerability assessment-а хийж байна. Дээрээс нь нэмээд adversary simulation гэж сайн нэг ярьдаг тийм. Яг жигрэс бодтоор яг энэ log chain-ийн хадлага үлдээдэг дараалал даваа хийгдэхэд хаана алдаас судал гараад байна гэдгийг илрүүлдэг юм төлөв рейтинг дээр илүү юм хийж үздэг гэдэг явж штэ. Дараагийн хэсэгт нь мэдээллийн аюулгүй байдлын operation team буюу мэдээллийн аюулгүй байдлын яг юм гол өдөртөнтэй үйл ажиллагааг хариуцж авдаг гэж байна. Тэрний жишээлх юм бол одоо data loss-тай холбоотой, мэдээлэл алдагдaltaй холбоотой одоо хяналтуудыг бас хийж байна. Дээрээс нь нэмээд болохоор бодлого журмаа босруулж байна тийм. Дээрээс нь болохоор нөгөө юугаа хийж байна, сургалтуудаа awareness-удаа орж ийн гэдэг ч юм уу тийм. Тэр operation гэж бас нэг юм дээр бас ингэж байж байна гэсэн. Тэр үндсэн нэг юм дөрвөөс ихтэл хийдэ хуваагдаад орцсон. Яг үйл ажиллагаа хийгээд явуулж байгаа юм шиг харагдаж байна. Энэ чирээр нэг банкуд шигснээс нэг энэ бүтцлүүд нэлээд шилжээд
явж байгаа гэж харж байгаа. Мэдээж телеком компани ч гэсэн бас энэ бүтцтэй ингээд амжаад ер нь Монголын томоохон байгууллагууд энэ бүтцийг илүү ашиглаад ингээд явж байгаа нь гэж харж байна. Байгууллага болгон согтой байх хэрэгтэй юу? Энэ өөрөө бас нэг юу өрөөсгөлс нэг бас хүн болгоны бас нэг боддог бодол тэрийг сог гэхээр бас авч байх хэрэгтэй юм шиг байдлаа өдөрлгүүд ойлгоод байдаг. Гэхдээ байгууллага бүр согтой байх хэрэгтэй юу гэхээр бас үгүй бас байгаа. Тэгмүүд тэн дээр жишээ нь бидний соггийн функц чи юу вэ гэхээр аль болох mean time to respond буюу хадгалт хурдан хариу үзүүлдэг mean time to detect буюу хадгалт хурдан илрүүлдэг функц байгаад байгаа. Тэгэхээр тухайн байгууллагын төрөний ярьсан чинь хэрэг онц чухал мэдээллийн дэвштэй байгууллага юм уу гэдгийг бид нэг харах хэрэгтэй. Тийм онц чухал мэдээллийн дэвштэй байгууллага байх юм бол жишээлх юм бол яг энэ юм цогцол хэрэгтэй. Зүгээр энгийн нэг хөл этгээд энгийн нэг байгууллагууд бол жишээ тухайн кибер хадгаламж үйлчлэх кибер хадгалагын одоо цикл нь яг үнэхээр хэр хурдан хариулах хэрэгтэй юм бэ гэдгээр тодорхойлох хэрэгтэй гэсэн. Одоо энэ хэд одоо тавьсан шаардлага байна уу? Энэ хэрэгээр хүлээсэн үүрэг байна уу гэдгийг харчиж яг тэр нэг процессор ингэ тодорхойлно гэдэг санаа шүү дээ. Тэгэхээр соггүй байна гэдэг нь хадгалагтай ихэд удаан хариу үзүүлнэ гэсэн санаа. Гэхдээ энэ дээр сүүлийн үеийн нэг шийдэл нь юу байна гэхээр security orchestration automation response гэдэг юм ойлголт болж байгаа. Автоматар кибер хадгалаад анхшаатын дэвшинд хариу үзүүлдэг буюу яг энэ илрүүлэх хугацааг багасгадаг, хариу үзүүлэх хугацааг багасгадаг юм автомат шийдлүүд ихэд оролцсон. Энэ өөрөө тодорхой хэмжээ сокийг орлох хэмжээний юм байна. Гэхдээ мэдээж хүний оюун тарих ухааныг одоогоор хичнээн өргөсөн ч гэсэн одоохон байдлаар шиг орлох хэмжээнд арай очоогүй байна гэсэн чинь. Тэгэхээр нөгөө нэгсэндээ бид нар хэрвээ чухал дэд бүтц гэхдээ сок хүний нөөц бололцоо байхгүй байгууллагууд бол энэ SOR буюу санийн orchestration automation гэдэг зүйлийг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой шүү гэж харж байна. За тэгэхээр байгууллагууд бол заавал согтой байх албагүй. Сокийг орлох шийдлүүд бол ер нь гарч ирж байгаа юм байна. Тэ халдлагыг хамгийн хурдан илрүүлээд хамгийн түрүүд хариу арга хэмжээ авдаг байх үүргийг бол одоо сокоос илүү системээр бас гүйцэтгэж болж байна гэсэн үг шүү дээ юм уу. Гэхдээ мэдээж энэ дээр нөгөө байсан хэр чухал байгууллага вэ? Ямар үйл ажиллагаа нь хоньдруулалаа явдггүй үгүй гэдэг нь бас юм хамаартай. Хоньдруулалаа үйл ажиллагааны явдаг жишээ нөгөө телеком компани ч юм уу тий байх юм бол одоо энэ дээр сог банк ч юм уу байх юм бол заавал ч сог бол энэ дээр шаардлагатай шүү гэж харж байна. За одоо манай Монголд чинь байгууллагууд ерөнхийдөө нөгөө SaaS үйлчилгээг буюу одоо бусад байгууллагуудаас үйлчилгээнүүдийг аваад бусад байгууллагуудын системүүдийг хэрэглээд ингэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр за одоо банк усын жишээг бодъё л да. Тэгээ банк усын системүүд нийлүүлж байгаа байгууллагаас банк усууд системийг хэрэглээд ингэж яваад байгаа тийм. Тэгэхээр тэр системийн аюулгүй байдал гэдэг зүйл дээр ер нь хэн фокуслж хэн санаа тавих хэрэгтэй вэ? Нөгөө үйлчлэгээ үзүүлж байгаа буюу програм хангамж хөгжүүлж байгаа байгууллага нь гол анхаарлаа хандуулад одоо эмзэг суулгүй те нөхц орхоогүй системийг үйлчлэгчтэй өгөх хэрэгтэй юу? Эсвэл үйлчлүүлэгч нь энэ хэрэгжилж байгаа систем дээр ингээл эрсдлийн үнэлгээ хийлгээд ингээл явах хэрэгтэй юм уу? Одоо бол яг засаглал талаасаа гэж ярил одоо яг гол үндсэн шаардлага тавьсан тусгайшрал өгж байгаа байгууллагууд дээр ажил бүлэх хэрэгтэй. Одоо өөрөөр хэлбэл санхүү зохицуулах хороо юм шүү дээ. Санхүү зохицуулах хороо яг энэ дээр банк босууд дээр одоо ийм сервис үйлчлэг үзүүлж байгаа байгууллага SaaS үйлчлэг ашиглаад гурдчтай тавьж байгаа бол тэр санхүү зохицуулах хороо ч юм уу тухайн тэр байгууллага тухайн тэр авж байгаа үйлчлэг авж байгаа байгууллагаас давхар шаардлага тавих хэрэгтэй шүү гэсэн. Одоо нэгсэндээ тэр SaaS үйлчлэг үзүүлж байгаа байгууллага дээр жишээлбэл бэлтгэстэй хийсэн юм уу? За доорож ISO-го хангасан юм уу? За хуулийн дагуу эрсдлийн үнэлгээ хийлгэсэн юм уу тий? Тэгэхээр нөгөө бүх тэр шаардлагуудыг банк бус дээр тавьдаг шиг бас тэнд бас давхар тавих хэрэгтэй шүү гэж харж байгаа. Харин үйлчлэг үзүүлэгч үйлчлэг авж байгаа талаас юу харах хэрэгтэй вэ гэхээр мэдээж эдгээр шаардлагуудыг хангасан юм уу гэдэг талаас нь DD буюу due diligence бас их шаардлага бас болно шүү дээ. Нэгсэндээ танах байгууллага SaaS үйлчлэгээ чинь яг энэ хуулийн шаардлага хангаж ирсэн юм уу? Пентесттэй хийлгүүлсэн юм уу? Пентесттэй хийлгүүлсэн бол одоо summary report-ыг чи авъя харъя тий? Одоо ISO гэсэн бол ISO report-ыг чи харъя гэдэг ч юм уу. Эдгээр шаардлагуудаа мэдээж тавиад явах шаардлага байдаг. Тэгээд энэ дээр нөгөө нэмээд нийлжмэл 3 дахь аюулгүй байдал supply chain risk гэдэг бас нэлээд том эрсдэл болоод байна. Хичнээн танаа байгууллага одоо мэдээллийн аюулгүй байдлыг сайн хангадаг байсан боловч хамтарч ажиллаж байгаа 3 дахь байгууллага ямар нэгэн байдлаар ингээд алдаа гаргах тий. Танаа датаг автсан байгаа 3 дахь байгууллага одоо мэдээлэл алдах шин байх болохоор энэ дээр 3 дахь талын эрсдлийг бид маш орхитуулахгүйгээр маш сайн хэдөө мөрддөг тэн дээр хяналт тавьдаг байх шаардлага юм гэдэг байна гэж харж байгаа. Тэнгүүд нь одоо жишээлхэн бол нөгөө
янз бүр гурдагчингүүд нь зөвхөн бодоод байдаг юм технологийн гурдагчийг л бодоод байдаг тийм манай системтэй интеграц хийгдсэн байгаа гурдагч гэдээ ойлгоод байдаг. Тэгсэн чинь бодит амьдрал дээр IT технологийн одоо supply тийм одоо нэг принтер нийлүүлж байгаа компани хүртэл принтер дотроо тусдаа одоо нэг хийсэн болгон бүх мэдээллийг нь авдаг тийм юм хийсэн байх юм уу? Дээрээс нь болохоор нэг дахиад нэг юм жишээ таргет гэдэг компани байдаг тийм Америкийн томоохоос үжиг компанийн жишээн дээр тэдний компани хадлага дүрцсэн голч асуудал юунаас үүдэлтэй гэсэн чинь air conditioning supplier компани хатад дүрцснээс болоод тэргээр дамжиж ийн гэдэг орж ирсэн байгаа байхгүй. Нэгсэндээ compressed air conditioning систем рүү хүртэл ингээд сүжээнд холбогдсон байж байгаа байх юм шүү дээ. Тэгэхээр сүжээнд нь нэг л ороод ирсэн initial access аваад орж ирсэн байх юм бол тэгэл одоо нөгөө хаана одоо нөгөө гэдэг юм таана одоо дахиад гарагийн таргет байна уу гэдэг юм харах боломжтой гэдэг байна. Тэгэхээр аль болох нэг бол гурдагч чанартай найдвартай бараа бүтээгдэхүүн үйлчлүүлдэг байгууллагуудаас үйлчлэг авч байгаа ч гэдэг санаа байна шүү дээ. Тэгвэл дахиад гурдагчийн эслэгээр ирэнгүүт одоо жишээ нь мэдээллийн технологийн үйлчлэгийг гурдагч даатгсан байгаа бас маш олон компани байдаг. Тэгээ нэг IT-ийн залуу ирээл компьютерын хуч байгаа л яваадаг. Тэгсэн чинь тэр залуу юу хийж вэ гэдэг асуудал байна тийм. Жишээ нь keylogger одоо зарцсан одоо keyboard-ны 70 бүрийн тардаг юм тананы компани үйлчлэг үзүүлдэг. Одоо үйлчлэгийн байгууллага ажилтан танай компьютер рүү ч ингээд зарцсан байл яах юм бэ? Одоо үйлчлэгийн ажилтан хүртэл тэрийг нь хийсэн байл яах вэ гэдэг хүртэл яригдана. Тэгэхээр энэ өөрөө мэдээллийн аюулгүй байдлын нөгөө маш том салбарлаа нэг бичлэг ингээд ороод байна л та. Тэгэхээр энэ болгон дээр бид нэг урдчийн эслэг бас орхитуулж болохгүй шүү гэдэг санаа. Тэгвэл сүүлийн үед бас нэг яг энэ холбоотойгоор ярих юм бол одоо хиймэл оюун ухааны ярьж штэ. Хүмүүсийн оюун ухаан ашиглах нь ингээд ChatGPT ашиглаж өдөр тутмдаа бид тэр нэг байнга ашиглаж байна. Тэгээ одоо нөгөө яг л усаагаар шиг болсон. Хүн Google-гээ болол ChatGPT-ийг л ашигладаг юм гэдэг болчлоо шүү дээ. Тэнгүүд ийшээ хаашаа ямар төрлийн ямар датагаа оруулж байгаа вэ гэдгийг хүртэл хэрэг хэрэгтэй байх юм шүү дээ. Жишээлх юм бол одоо танамны байгууллагын нэг ажилтан чинь ChatGPT рүү танай байгууллагын санхүүгийн мэдээллийг PDF-ийг Excel болгоод өгөөч оруулцдаг. Тэгсэн чинь тэр Excel-ийг болгоод өгсөн боловч тухайн тэр ажилтан чинь гэртээ очиод гэрийнхээ нөгөө тухайн авсан ChatGPT аккаунтаас ороод тухайн файлыг татаад авчулаа яах юм. Тэ өмнө апплод хийсэн юм чинь тэр нэг ингээд мэдээлэл задруулах нэг сууг болж штэ. Дараагийн ээлжинд тухайн одоо хиймэл оюун ухааны одоо суралцах горим биш та тэ LLM гэж яриад байгаа. Тэр нөгөө large language model-ийн одоо тийм нэг суралцж байгаа хэлбэрүүд нь таны байгууллагын мэдээллүүд чинь бас суралцчвал яах вэ гэдэг санаж штэ. Тэнгүүд нэг өдөр одоо би ингээд одоо нэг хайсан чинь манай байгууллагын нууц мэдээлэл жишээ нь ChatGPT хариулаад байвал яах вэ гэдэг чинь бас нэг бодох ёстой шүү дээ. Тэн дээрээ бас хиймэл оюун ухааны талын нэг бодлогууд, хиймэл оюун ухааныг бид яаж ашиглах юм, дотооддоо бид алтан байгууллага дээр ашиглах юм уу, алтан байгууллага дээр ашиглах юм бол ямар төвшөнд ашиглах юм бэ гэдэг хүртэл зохицуултыг бид маш сайн хийж явах ёстой шүү гэж байна. Окей. Тэгэхээр хиймэл оюун гэж ярьсантай зэрэгцээд бид нар ер нь за одоо Google ч байна уу, Microsoft-ийн ч байна уу том cloud сервисүүдийг ер нь хэрэглээ явьж байгаа тийм. За дата төвүүдтэй, за сервер тоног төхөөрөмжүүд ч гэсэн cloud дээр ингээд тавиа явьж байгаа. За тэгээд дээрээс нь саяны хэлдэг энэ ChatGPT тий бусад хиймэл оюуны төлөвүүдийг ерөнхийдөө агуу хэрэглээд явж байна. Тэгэхээр энэ гадны сервисүүд тий гадны энэ cloud сервисүүдтэй холбоотой мэдээллийн аюулгүй байдлыг бид нар ер нь хэрхэн хангах хэрэгтэй юм. Байгууллагууд ер нь за хувь хүний Google Drive руу орохгүй байх хэрэгтэй, хувь хүний Microsoft аккаунт руу орохгүй байх хэрэгтэй гэдэг энэ болгоныг хязгаарлах ёстой юу тий. За тэгэл дээрэс нь нөгөө YouTube-ээ үзэх ёстой юу. Тэгээ файл шеэрингийн системүүдийг ер нь хэрэглэх ёстой юу. Энэ дээр ер нь хэрхэн тохиргоо хийгээд ер нь хэрхэн одоо дүрм журм хэрэгжүүлж ажиллах ёстой юу. Энэ дээр нэг зөвлөгөө өгвөл. За эхнийх нь болохоор нэг cloud үйлчлэг үзүүлж байгаа ч юм уу тухайн дата Монгол улсын нутаг хэсгээр байхгүй датануудыг байхгүй болгож шít нэгсэндээ Монголоос гараа авчиж байгаа датанууд яах вэ гэдэг асуудал байна. Тэнгүүд яг энэ өөрөө их юм маш том нөгөө асуудал болчих. Одоо би хоёулаа ингээ яриад одоо текстэн стог гэж хийж чадахгүй болчихж байгаа. Тэрний жишээлх юм бол цэвэр нэг хууль тогтоомжийн хүрээнд за Монгол улсын өөрийнх нь одоо үндэсний сүрэн дэвсгэрийг чадамж буюу cyber resilience гэдэг нэг ойлголт гарч иж штэ. Үнэхээр нэг өдөр Microsoft одоо 365 үйлчлэгийг Монголд үзүүлэх бай боллоо гэж хаачвал яах юм. Тэнгүүд одоо Монгол улсын топ аж ахуйн нэгжүүд нь дийлэнх нь 360 ашигладаг. Тэгвэл бүгд ийм л болох юм уу? Бүгд энэ дээр хаталцсан байгаа датагаа яах юм? Тэ? За эсвэл нэг өдөр одоо нэг улс төрийн нэг асуудал гараад юмд боллоо гэсэн чинь Америкийн засгийн газрын нэг одоо хүн ч юм уу янз бүрийн юм болоод тэгээ нэг өдөр нэг дата гаргаж өгөх гээл бол яах вэ? Гад Монгол байхгүй дата яах вэ гэдэг чинь тийм. Тэгээ нэг өдөр интернет болчихвол яах юм? Тэгвэл бүх үйлчлэг ингээд байхгүй болчлоо гэдэг ч юм уу тийм. Одоо нэг иймэрхүү нөгөө янз бүрийн юунууд байгаа.
асуудлууд энэ хэд байгаа болохоор бид нар тодорхой хэмжээнд ер нь одоо ойрын хэдэн жилдээ болж чадахгүй байх тий. Бид нар уусаа бүгд л cloud үйлчилгээнүүдийг Amazon Web Services, Google Cloud тий 365 ашиглах байх. А ирээдүйдээ бид нар бас нэг үндэсний хэмжээнд бас нэг юм үндэсний дотоод нэг юм систем байх хэрэгтэй юм уу? Монгол улсын нөхцөл дээр байдаг дата хадгалдаг тийм сувгуудаас тодорхойлоод яг аль дата Монгол дээр байхгүй юм гэдэг хүртэл сайн гарч өгсөн шүү гэж хараад байна. Гэтэ өнөө одоо ойрын жилд бол бид нар харьцангуй гайгүй болоо. Гэтэ явандаа юу ч болоо гэлээ гэдэг асуудал байна шүү дээ. Дараагийн жилд нь YouTube ч юм уу одоо янз бүрийн тийм cloud үйлчилгээ үзүүлдэг сервисүүд хаах уу гэдэг дээр яг цэвэр нөгөө түрүүний мэдээлэл айлгуулах бодлоготойгоо дахиад үйлдэлнэ гэсэн тийм. Хамгийн бага эрхийн зарчим буюу тухайн байгууллага үнэхээр тухайн ажилтан ашиглах шаардлага байгаа юм уу гэдгээ тодорхойлох юм. Шаардлагагүй болохгүй байх нь яг гэсэн шүү дээ. YouTube одоо маркетинг хүмүүс бол YouTube бол хандаад гоё юм бичлэг үзэл тэндээ санаа авчиж болно. Тэнгүүд зарим нэг байгууллага дээр болохоор нөгөө YouTube-ний чигэнгүүд асуудал гарч идэв. Байгууллага тийчгтэй ингэ нээждэг хүмүүс дуу сонсоод бичлэг үзээд ажиллах хийхгүй байгаа. Тэгээ хүний нийцэх нэг гомдолтой нэг асуудал шүү дээ. Тэгэх юм бол бид нар бол потенциал нэмэгдүүлэх гэдэг үгнээс жишээ нь хааж болж байна. Тэгвэл зарим хүмүүс хэлдэг юм нь YouTube хаачих байгаа юм чинь нөгөө би дуу сонсч амар гоё ажиллаа хийдэг тийм хүн штэ гэж ярьдаг хүмүүс байдаг. Тэгэхээр энэ тухайн байгууллагын өөрийнхөө соёлын онцлогоос л хамаарх байна. Томоохон бүр том хэмжээний байгууллагууд бол угаасаа хаацсан баг. Тэгэхгүй болохоор менеж хийж чадахгүй штэ. Нэг нь нээлээ нэг нь хаалаа нэг нь нээлээ чи энд ягаа нээж байгаа энд ягаа нээж байгаа гэдэг тийм асуудал юм байдаг гарч ирэх магадaltaй байгаа холоо гэж бид харж байгаа. Тэгэхээр хамгийн бага хэн зарчмаар сайн мөрдөд явах юм бол энэ дээр асуудлууд нэлээд тарцсан байгаа холоо гэж харж байна. Түрүүний тэр нөгөө cloud дээр ер нь за cloud-ууд ингээд за Google-ийг бол бас маш их байгууллагууд хэрэглэж байгаа, Microsoft-ыг маш их байгууллагууд хэрэглэж байгаа тийм. Тэгэхээр тэрийг хэрхэн зохицуулах вэ гэдгийг бас л ялгаагүй бодлого журман дээрээ ямар мэдээллүүдийг тийшээ хуулахгүй байх вэ, хуулах вэ гэдгийг зохицуулаад тэгээд тэр мэдээллээ одоо cloud орчин руу хуулж тавихгүйгээр өөрсдөө дотоод одоо нас ч гэдэг юм уу, security device-уудад хуулж ашигладаг байдлаар зохицуулбал юу яах вэ? Одоо тэндээ зохицуултуудыг бол байгууллагууд хийж яг сайн таны хэлжсэн зохицуултууд гэж. Тэрний юу нэг юм бол жишээ нь одоо нөгөө харилцагчийн мэдээллийг бол бид cloud руу оруулахгүй. Картын мэдээллийг cloud руу оруулахгүй. Тэн дээр юу ажиллах вэ гэхээр DLP буюу data loss prevention system-д ажиллана гэдэг санаа тийм. Тэгэхээр нэгсэндээ cloud руу буюу одоо 355 ч ашиглаад картын дугаарыг одоо имэйлээр явуулъя гэх бол тийм имэйл систем нь болохгүй мэдээлэл блоклдог үйлдэл байна. Апплод хийвэл бас болохгүй блоклдог үйлдэлүүд шингэждэг тийм. Энэ байдлаар нөгөө юугаа хийгээд дата фильтрингээ хийгээд тэгээ cloud ашиглахад бол ямар нэг асуудал болоод гэж харж байгаа. Мэдээж гэхдээ нөгөө харилцагчийн санхүүгийн мэдээлэл харилцагчийн одоо нөгөө чухал үнцэнтэй мэдээлэлүүд шүү дээ. Тухайн байгууллага ямар үйл ажиллагаа явуулдагс хамаараа тэр мэдээллүүдийг бол cloud дээр хадгалаад байх нь өөрөө зохимжгүй гэж харж байгаа. Ягаад гэхээр одоо cloud дээр байгаа систем гэдэг чинь тэгээд хүртэл интернетээс хандаад орчих боломжтой систем байл гэсэн үг тийм. Тэгэхээр нэг байгальтагч тэгээд phishing гэдэг мэдээллийг нь username password-ийг имэйлийнхэн хэрэгжүүлэн авсан байвал тэгэхээр ханаас хандаад орчих гэдэг чинь өөрөө нэлээд том эсэл болж байна гэж санаад. Тэгэхээр одоо нөгөө байгууллагуудын хувьд cloud руу яарал cloud ашиглахгүй бол одоо нэг модны гоё хувцас өмсөөгүй юм шиг бай тээ. Манай байгууллага модос төрчих гээд байгаа юм шиг байдлаар хит яаж cloud руу орохоос сэргийлээд мэдээллийн айлгуул нь хангацсан юм уу? Таны ярьж байгаа data filtering системүүд нь байна уу? Манай одоо 365 ч юм уу тий. Google-ийн team сервисүүд дээр team фильтрдэх боломж нь байна уу гэдэг харж байгаа сайн. Нэг төлөвлөлтөд орох хэрэгтэй болов уу гэж харж байгаа. Яг уу cloud өөрөө байгууллагуудад айгүй үр ашигтай байгаа. Үйл ажиллагааг нь автоматжуулж нэг файл руу олон талаас нь ингээл хандах тэр боломжийг ингээд бүрдүүлж өгч байгаа. Бид нар Google итгэж байгаа, Microsoft итгэж байгаа тийм. Гэхдээ нөгөө тэгүр зөвхөн нэг хүний эрх алдагдахад тэр хүний ханддаг бүх мэдээллүүд тэр cloud орчинд алдагдж байгаа гэдгийг аягүй сайн ойлгох хэрэгтэй шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ дээрээс сулбаалаад нөгөө ажилтан болгоны тэр мэдээллийн аюулгүй байдлын соёл гэдэг юм тийм мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйлдээ анхаарч авах тэр соёл нь өөрөө аягүй чухал байгаа тийм. Ажилтнууд хариуцлагатай байгаад мэдээлэл алдахгүй байх юм бол cloud бас тодорхой хэмжээнд аюулгүй байж болж чадна тийм. Энд тийм нэмэлтээр нэг их санаа нь хүмүүс бас үзэж байх ч одоо ойн ойж cloud муу байна гэж бодож магадгүй. Биш cloud-ыг аюулгүй байдлах үүднээс multi-factor authentication ч юм уу тийм. Яг хэрэглэгчийн талаас бол multi-factor authentication заавал ч mandatory тавиад өгдөг тийм. Тэгвэл яг одоо анх үеийн одоо multi-factor authentication нэлийн давхар баталгаажуулалт тийм. Одоо нэгсэндээ гар утсан дээр мессеж ирээд ордог тийм баталгаажуулалт маань гэдэг 95%
одоо энэ төрлийн credential алдах phishing хадгалагын талаас сэргийлдэг гэж ярьдаг гэсэн бол одоо сүүлийн үеийн бүх төрлийн хадгалагууд нь adversary middle гэдэг төрөл рүү буюу phishing хадлага хийгээд давхар OTP тэр нөгөө multi-factor authentication-ыг нь хүртэл юм хэд нэг авааддаг тийм боломж нь ихэд бүрдсэн байгаа гэдэг. Тэгэхээр энэ өөрөө хэлэх юм бол нөгөө 95% хамгаалагдчих штэ гэдэг зүйл маань хүртэл ингээд буураад явах боломжтой ихэд байна. А энэс сэргийлээд за phishing resistant MFA гэдэг нэг бас гадарчиж байгаа. Нэгсэн доо phishing хадлагаас сэргийлэгдсэн MFA төрлүүд гарч байгаа. Тэр нь жишээлбэл бол biometric төрлийн мэдээлэлүүд Windows Hello мөлөө ч юм уу хуруу уншуулдаг тий. Одоо biometric мэдээллүүдийг ашиглаад давхар баталгаажуулалтанд ашиглах юм бол энэ phishing resistant гэж юм үзэж байна. А бас мөн hardware token-ууд хүртэл гарч ирж байгаа. Хуруу уншигчтай токен тий. Email баталгаажуулалт хийдэг тийм зүйлүүдийг байгаа. Тэднийг байгууллагууд ерөнхийдөө ашиглаад явбал бас тодорхой хэмжээний хувьд бол яг нөгөө phishing хадлагаас сэргийлэх боломжууд нь phishing resistant MFA-тэй болчихноос яг юм давуу талуудыг бас юм амжина гэж харж байгаа. Тэгэхээр 365 ашиглаж явуулдаг тэд тал дээр бас юм хэлхээс харах шаардлага юм хэд байгаа. Тэгэхгүй болохоор одоогийн байгууллагч cloud аюулгүй бид нар username password нэмэх нь MFA байдаг. Энэ бол enough хамгаалагдсан гэж бодож байвал бас үгүй энэ дээр заавалч дараа үеийн MFA гэдэг бас ашиглах хэрэгтэй шүү гэж харж байгаа. MFA гэдэг нь multi-factor authentication буюу давхар танин баталгаажуулалт хийгээд нэвтэрч байгаа гэсэн үг те. Тэгэхээр ер нь cloud хэрэглэж ивэл заавал MFA-ийг идэвхжүүлээд тавиарай. Тэгээд тэрнээсээ хойш дараа нь илүү улам сайжруулад MFA дараагийн түвшинд гаргаад явах нь байгууллагуудын сонголт болно гэсэн үг шүү дээ. За ерөнхийдөө бас нэлээд өргөн сэдвийн хүрээнд за маш олон зүйлийг ингээл хамарч ярьж байна те. Одоо хамгийн сүүлийн асуултыг би юу гэж асуух гээд байна вэ гэхээр ер нь хамгийн сүүлд болсон хамгийн томоохон халдлага юу вэ? Та яг энэ чиглэлээр мэрэгсэн одоо судлаач те мэрэгсэн инженерийн хувьд бол энэ халдлагын талаар нэг хэлээч. Тэгээд энэ дээрээс ер нь юу суралцж болох юм? Бид нэр Монголын байгууллагууд энэ дээр ийм халдлага гарсан байна. Ийм зүйл дээр ингээд анхаараасай гэж ямар сургамжтай зүйлийг бас хэлмээр байна. За чинээс нэг Монгол болон гадаад гэдэг нэг кейс. За тийм. За Монголын кейсийг бол шүү нэрийн зарлаад явах байна. Энэ дээр нэг хамгийн түгээмэл байдаг байгууллагуудаар гарч болдог шууд бодит санхүүгийн хохирол учруулдаг хадлагын төрөл байдаг. За тэр нь болохоор бизнес email compromise буюу байгууллагын имэйлийг алдагдаад явдаг энэ төрлийн хадлагуудыг бид тэр бизнес email compromise хадлагын төрөл хийж байгаа. Тэгэхээр өөрөлдөх юм бол одоо энэ яг яаж үлдэж чинь гэх юм бол олон төрөлтэй. За энд бол бас хамгийн амжилттай явдаг монголчуудын хамгийн их мөнгө алддаг төрөл нь invoice fraud, invoice залхин гэдэг төрлөөр нь алдагддаг. А энэ яаж за яг энгийн процессор нь яг үзэхээр нэг юм одоо онлайн худалдаа хийдэг эсвэл олон улслог гүйлгээ хийдэг байгууллагууд дийлэгтэй өрцдөг. За одоо жишээлх юм бол одоо нэг гаднаас нэг баахан одоо лаптоп оруулж ирдэг компани тийм гаднаас одоо энэ том одоо нэг үнэтэй брэндүүд оруулж ирдэг компани эсвэл гадагшаа төлбөр тооцоо хийдэг компаниуд руу ингээд нэг өдөр ихтлэн одоо ингээд нэг олон улсын төлбөр тооцоо хийх гээд за нэг байгууллагын invoice-ийг ингээд энэ ачаар шидэлцээд ингээд байжсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг invoice нь хүрээд ирчихэж байгаа тийм. За одоо энэ A гэдэг компани одоо Америкийн US American Bank of America-гийн энэ дааслуу за $100,000 шилжүүлээ гэдэг invoice өгöd ирж байгаа. Тэгээд тэр нь үцэнгүүд яг зөв. $100,000 тухайн байгууллага 100 лаптоп худалдаж авч ирсэн. Тэнгүүд за шилжүүлэх гээд ингээд байжсэн чинь араас нь дахиад нэг өгöd ирж байгаа. Тэрний өгсөн гэсэн чинь одоо тухайн байгууллага одоо A гэдэг компани одоо нэг distributor компани ч юм уу тэр компани манад аудит ороод манад асуу битүүмжлэгччлээ. Тийм болохоор та одоо юу хийж энэ манай одоо ийшээ хилжүүлээч гэдэг одоо Европын даас ч юм уу те Сингапур, Азийн одоо Филиппин ч юм уу те нэг улсын даасыг төгсөж. Тэнгүүд тэр дааслуу нөгөө нэхлийн ах уу гэхээр окей энэ чинь даасаас олцсон юм байна. За окей шийдвүүчийгээ шийдвүүчиж. Тэгсэн чинь дараад нь юу болчихоо гэсэн чинь нөгөө мөнгө шивжүүлжтэй шүү гэсэн чинь окей юм хэлдэг. Тэгээл хитэн сар үлээдэг бараа бүтэд нэрдгүү. Тэгсэн нөгөө байгууллагаас нэг мэлсэн танах яагаад мөнгө хийхгүй байгаа юм бэ гэдэг нэг мэйл үлдэрсэн чи юу яриад байгаа юм бэ бид нар ингээд ийшээ чинь шилжүүлсэн штэ гэдээ холбогдсон чинь тэр тохиолдолд дээр нөгөө байгууллагын хэд нөгөө invoice солигдсон гэдэг мэйл нь хуурамч буюу одоо тухайн аль нэг талынх нь одоо байгууллагын имэйл нь алдагдсан. А тэгээд тэрний дундуур нь одоо гэнт этгээдүүд орж ирээд хуурамч invoice тухайн одоо Монголын нэг компани руу шилжүүлж явуулсан байгаа. Тэнгүүд тэрэн дээр нь итгээд одоо нөгөө бүлгийг хийцэн нэгтлэн шууд боддоор $100,000 хэд хохирол учиж байгаа. Нэгтлэн байгууллаганд шууд бодит хохирол амсаж байгаа.
Тэгэхээр яг ийм инвойс төлөлөөр ерөөдөө мөнгө олцож байгаа байгууллагууд харамсалтай нэлээд их олон ерөөдөө сонсогдож байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар бол юу харах хэрэгтэй юм бэ гэхээр түрүүний ярьдаг ажилтнуудтай awareness өгөөч гэдэг нэг зүйл ярьж байна. Хоёрдугаар хэлж нь болохоор аль аль талын одоо нөгөө найдвартай одоо дистрибьютор компаниудтай ажиллаж гэдэг. Тэгээ зүгээр энгийн нэг дунжиж нэг гадны нэг компанитай харилцсан тэрний имэйл алдсан ч юм уу эсвэл танаа байгууллагын имэйл шим алдсан ч юм уу тийм эрсдлийн хэдэд байна. Тэгэхээр энэ дээр байгууллагуудаа сайн хараач гэдэг зүйл гэдэг гарч байна. Дараагийн хэсэг дээр нь хэрвээ ийм данс солигдлоо ч юм уу тийм чухал одоо нөгөө одоо мэдээж солигдлоо гэдэг юм их юм давхар баталгаажуулалт хэрэгтэй. Давхар баталгаажуулалтыг бид нэр илүү амьд харилцаа тогтоож мэдэх хэрэгтэй. Тэр нь юу юм гэхээр өмнө тухайн байгууллагын хүнтэй WeChat-аар харьцдаг байсан бол WeChat-аар бичих юм, Viber-аар бичих тийм. Тэгээд давхар баталгааж тэгээд амьд харьцаа тогтоож явах нь хамгийн зөв энэ хадгалж сэргийлэх ёстой зүйл байна. За тэгээд муугар бодлоо үнэхээр хадлаад өрччлөө с ิจ гтэй тааслуун гайгүй байлгуудыг шийдвүүлсэн тохиолдолд хамгийн түрүүнд банкндаа мэддэг шаардлагатай гэсэн. Мөнгө хийсэн гүйлгээ хийсэн банкндаа мэддэг. Банк нь өөрөө тэр гүйлгээг буцах хамгийн өндөр боломж суг нь байгаад идэг. Тэгсэн чинь манайхны хамгийн гаргадаг том алдаанууд нэг юу юм гэсэн чинь одоо нөгөө юу хийж ш нөгөө байгууллагатаар хэрүүлэх гэдэг. Тэгээд танах юм юм явуулсан ш. Угаас нь нэгтлэн уулын хараад яг л тийм гэсэн ш. Танах ингэсэн гэдэг нөгөө байгууллагатаар хэрүүлэх хооронд нь нөгөө банк олон улсын гүйлгээгээр аль хэзээ очоод ингээд бүх юм ингээд дууссан дах хэмжээний ингээд очдог. Тэгэхээр энэ бол өөрөө нэлээд ингээд асуудал юм хэд байна. Тэгэхээр энэ бажижиг байгууллага олон улсын гүйлгээ хийдэг байгууллага хүртлийн дээр анхаарах ёстой. Сүүлийн үедээ бас олон улсын байгууллага олон улсын гүйлгээ хийдэг гэдсэн чинь дотор бас ингээд төрлийн зайлшгүй гэж. Хүндэт үлдээ гүйлгээ их дотроо шилжихтэй байсан чинь Монгол улс дотроо шилжихтэй байсан хүртэл шилжүүлсэн чинь биш бол таарсан. Тэгээд нөгөөх нь мөнгө зөрг алдагддаг гэх юм уу ийм төрлийн кейс. Тэгэхээр энэ бол цэвэр байгууллагын мэдээллийн айлгуулын соёлын асуудал юм гэж ярьж байгаа шүү гэдэг зүйл гэж. Саяны кейс дээр ер нь имэйл нь яг л ингээд нөгөө нэг бодит юм шиг имэйл ирсэн юм уу? Эсвэл тэ нөгөө аль талдаа асуудал байсан гэсэн үг юм. Энэ тохиолдол дээр бол аль тал хоёулаа байж болно. Зарим тохиолдолд жигнэсээ байгууллагынхаа аккаунт, имэйлийн аккаунтуудыг аль нэг тал нь алдсан байж байгаа тийм. Жигэн хийж ялахгүй мэл хийж байгаа. Яг л үүсгээ алдаахгүй ориг имэйл хийлгэж хийсэн юм. Хоёрдугаар нь арай нэг жоохон жуниор нөхдүүдийн хийдэг зүйл нь болохоор аль нэг тал нь нэг мэдээл олцсон. Энийг байгууллагын байгууллагад хацдаг гэдэг нэг аз таах байдлаар одоо яг адилхан нэр устай харагддаг юм шиг байдлаар хурамчтай маань олж аваад хийдэг юм тохиолдол ирдэг юм гэдэг байна. Тэгэхээр бид нар фишингээс сэргийлэх ёстой охин нь бас сижиг бүхийд данс солигдлоо гэдэг ч юм уу мөдөл дээр хөтөл нэлээд сайн ашиг бүлэг өгч хандуулах ёстой шүү гэж бодож байна. За хоёр дахь нь олон улсын томоохон тохиолдол гэх юм бол за бидний ер нь нэг шинэ иш татаад авч хүн бүрийн мэддэг байж магадгүй. Асаки гэдэг нэг хятад шүү дээ. Нэлийн том одоо ус ундаа болон пиавтэй үйлдвэрлэдэг энэ хэвлэхийн бас нэлийн том Японы нэг компани байдаг. Тэгэхэд энэ 25 оны 10 сард бас юм хадлаад өртөөд бүх үйл ажиллагаа нь механик буюу гар ажиллагаа руу шилжсэн юм асуудал юм бид гарсан. Яасан гэхээр дэлхийн маш 40 гаруй үйлдвэртэй Японд нэлийн том одоо юм компани байж байгаа. Одоо нэг гар ажиллагаа руу шилжиж гэдэг чинь маш санхүүгийн маш том ахуйлаа амсаж байна. Тэгэхээр энэ юунаас болчихоо гэхээр бидний түрүүний яриад ransomware төрлийн хадлаад өртөөд бүх серверүүд нь бүх одоо ордер хийдэг, захиалга хийдэг серверүүд нь хадлаад өртөөд тэгээд нөгөө нөхдүүд чинь яг хакер одгийн тэтгэлүүд яг мөнгө тийм бидний хэдэн биткойн шилжүүлээ гингүүд нөгөөд нь ясар хэмжээний биткойн шилжүүлж чадахгүй шүү дээ. Тэгээд энэ хугацаанд нөгөө Asahi групп компанийн юу гэж дата сэргээх дээр энэ сар орчим гэж бодлоо. Тэр хооронд бүх үйлчлэгнүүд нь гар ажиллагааны ингээд шилжиж байгаа. Нэг одоо бодит жишээ та бүхэн ч гэсэн нөгөө шалгаад ороод үзэх юм бол энэ төрлийн асуудлууд гарч байгаа гэсэн. Тэгэхээр хэд ихэнд амар том одоо энэ нэр хүнстэй компани хүртлээд энэ төрлийн хадлаад одоо бид Япон чанар маш Японч бол маш чанга гэж ярьдаг боловч юу ч тохиолдож магадгүй гэдэг юм чинь. Тэ мэдээж маш том одоо стандартуудыг хангацсан маш том одоо зарчимтай байгууллага хүртэл одоо нэг үдэ зөриөдөө хадлаад дүртөөд буюу одоо ингээл хинийч мэдхгүй олон нийтэд залгадаагүй байгаа хадлагын хэрэгсэл ашиглаад нэг ороод ирэхийг бас үгүйсэхгүй. За тэгэхээр маш сонирхолтой гоё кейсүүд хэлж байна те. Тэгэхээр үйлдвэрлэл бүрэн автомат болсон үйлдвэрлэлч гэсэн халдлагад өртөөд бүх зүйл нь механик болоод явах боломжтой. Тэгээ эндээсээ болоод санхүүгийн болон үйл ажиллагааны маш их хохирол амсах боломжтой байна. За тэгээ дээрэс нь түрүүн бас битээр ярианд дурдчихсэн Монгол улсад онц чухал мэдээллийн дэд үтс бүхий байгууллагууд гэж
тодорхойлсон төрийн болон хувийн хвшлийн нэлээд олон 200 гаруй байгууллагууд энэ жагсаалтанд байдаг. За энэ жагсаалтанд байгаа байгууллагууд өөрөө халдлагад өртөхөд Монгол улсад маш чухал одоо импакттай нөлөөтэй гэдэг байдлаар бол мэдээж тодорхойлсон байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол эрүүл мэндийн байгууллагууд, шатхууны байгууллагууд, банкуд, за бусад энэ нэлээд том төрийн байгууллагууд ч гэх юм уу байдаг. Тэгэхээр энэ байгууллагууд маань хүртэл мэдээллийн аюулгүй байдлаа маш сайн анхаарах ёстой шүү гэдгийг хэлмээр байна. Төрийн байсан ч гэсэн, хувийн байсан ч гэсэн ер нь 5 чухал гэж тодорхойлчихсан бол бүр бусдаас илүү төвшөнд анхаарах ёстой гэдгийг маш сайн ухамсарлаж ойлгосоо гэж би бол хувьдаа хүсэж байна. За тэгээд дээрэс нь нэвтрүүлгийнхаа подкастынхаа төгсгөл манай Монгол Улсын нийт байгууллагууд мэдээллийн аюулгүй байдал гэдэг энэ удирдлагын тогтолцоо, мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдал гэдэг зүйлдээ маш сайн анхаарал хандуулаарай. Монгол хүний мэдээлэл, монгол хүний энэ хувийн нууц мэдээллүүд маш үн цэнтэй мэдээллүүд шүү. Тухайн байгууллагынхаа бизнест хамгийн нөлөөтэй энэ мэдээллүүд ч гэсэн танай байгууллагын хувьд хамгийн үн цэнтэй мэдээллүүд шүү. Тэгэхээр энэ бүх мэдээллүүдээ бүгдээрээ хамтдаа хамгаалцгаая гэж уриалмаар байна. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.